Эр хүн байтугай эмэгтэй хүн хүртэл дурламаар байлаа гэж. Бямбагийнхаа бүжгэлж байгаа харсан чинь одоо эртний хүннөөгийн хатад яг л ингэж сайхан бүжгэлж энэ гоё бие үзэсгэлэнгээр одоо хаадуудын сэтгэлийг татдаг байжээ гэж бодлоо. Тэгээ өнөөдөр маань ямар одоо учир жанцсан өдөр вэ гэхээр эмэгтэйчүүдийн баяр тийм ээ. Мартин 8. Өнөөдөр бол манай нэвтрүүлэгт маш сайхан үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ирсэн байна. За мундаг хоёр ханхуу ирсэн байж байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт бас та бүхнийгаа хүрэлцэн ирсэнд бид нар маш их баяртай байж байна. Өнөөдөр бол мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тэгэхээр мэдээж телевиз үзэж байгаа бүх үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За тэгээ уртцааны гудамжинд хүрэлцэн ирсэн юм чинь бүгдээрээ гоё сайхан пиво уугаад кальписа усаа тулгаж байгаа гоё нэвтрүүлгээ хамтдаа эхлүүлцгээе төхөө. За тэгээ бүгдээрээ сайхан байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой баярлалаа. Бүгдээрээ гоё бие барихгүй гоё өнөөдөр ярилцах болно. Одоо эмэгтэйчүүдээ баярын Монголын үлдсэн саран баян сайхан бүсгүйчүүдтэй баярын мэндийг хүргье та бүхэндээ. Сэтгэл зүйч Уилс
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Яочин хөгжимчин Баттогто. Уртын дуучин Октябрь. Өмгөөлөгч Гуйлзан ухааны доктор профессор Батчим. Үндэсний урлагийн их театрын бүжигчин Бямба. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр Мөрөн. За тэгээд мэдээж уртцааны гудамжинд хүрэлцээрс маа зочид. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдөр та нарын элгийг хамгаална. Глюкоз хамтран ажиллаж байгаа улаан нь бол элгийг хамгаалдаг. За ялангуяа алкогол хэрглэж байгаа манай зочид хэрэглээрээ амны цангааг бол зүгээр супер тайлна. Бас нэг гоё спонсор байгаа шүү нөхдүүдээ хардаа. Испани 150 жилийн түүхтэй Сан Мигель пив. Шингэн талхай хэдүүлээ сайхан уунаа. За мөн дээрэс нь кальпис содо байгаа. За тэгээд мэдээж нөгөө гоё найз нөхдүүд нэг суугаад юм ярьж байхдаа нэг амны зугаа айгуу чухал байдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэндээ зориулаад Индонезийн номер 1 тосон душ тусгай 100-нд Сукраун хамтран ажиллаж байгаа самраа ядэд гоё яриагаа өрнүүлье. За яг энэ цаг мөчид өнгөц сая энд сууж байгаа бүх зочдыг, бүх үзэгчдийг өөр дөрөв төвлөрүүлж чадсан тэр гоо үзэсгэлэнт Бямба хичээс хэлье. За бид чинь сая могоо жилээ өгтөж авсан. Тэгээ саяны бүжгийн дэглэлт магадгүй нэг эмэгтэй хүний гоо сайхан за цаашлаад одоо жил мэлтэйч холбоотой юм шиг. Энэ талаар гоё яриагаа эхлэв. За юуны өмнө телевизээ үзэн суугаад та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За саяны энэ хүү бүжиг маань одоо Хүннү гүрний хатад бас могоог шүтдэг байсан юм байлээ. Тэр судалгаан дээрээс үндэслээд Монгол Улсын консерваторийн бүжгийн багш соёлын тэргүүний ажилтны цэцгээгийн дэглэлт хөгжмийн зохиолч нь Чинбатын хөгжим. Тэгээ манай ятгахч Солонгой маань тоглосон ийм уран бүтээл байгаа. Тэгээд яг 2024 оны 12 сард Эрхэмсэг оршихуй гэдээ манай Эрхэмсэг хамтлагийн тоглолтын дээр шинэхэн гарсан ийм уран бүтээлээ та бүхэнд төлөвлөлаа. Тэгээд энэхүү уран бүтээл маань яг л үнэхээр одоо могоо жил маань гарч байна. Могоог ингээд эмэгтэй хүнээр төрслээд хатан гоо үзэсгэлэн те эмэгтэй хүний тэр хүч чадал дотоод гоо үзэсгэлэн гадаад дүр төрх бүхнийг илэрхийлсэн юм уран бүтээл болсон. Тэгээд та бүхэн ч гэсэн яг тэрийг бас анзаарсан байна. Маш их баяртай байна. Үнэхээр гоё. Гайхамшигтай гэдэг үг энэ бүсгүүд бол энэ бүжгийн сая харагдлаа шүү дээ. Үгүй юм шиг байлаа. Тэр царай тэр алагнууд тэр цагаан тэр шүдний тэр инээмсэг. Манай бэмбо бол одоо манай үнэхээр үндэсний урлагийн театрын бол нүүр царай бол гарцаагүй юм уу? Одоо та нар одоо том уран бүтээлчдийн тэр клипийн дотор бэмбал гараад байгаа. Үнэхээр манай Монгол улсын бүсгүүчдийн бол нүүр царай болдог л доо. Гоо үзэсгэлэнтэй мөртлөө могоогийн чинь бас дэлхийд дахинд цэцэн ухааны бэлэгдэл гэж ярьдаг шүү. Тэгэхээр манай одоо эмэгтэйчүүд ч одоо энэ хаан хаттуу дандаа төр барихад эртнээс оролцож ирсэн. Тэгээ Бямба маань одоо үнэхээр гайхамшигтай сайхан байлаа. Үнэхээр сайхан байсан. Нэрээ сони юм да бас могоос нэг эрүүл мэндийн бас бэлэг юмдаг тий. Тийш дээ. Эрүүл хонд гараасан байдаг. Ингээ бодохоор нэрээ бид нар амнаас дандаа гоё юм гаргах хэрэгтэй юм байна шүү. Могоо чи хил амтаа тий. Хилээрээ мэдэрдэг. Хамгийн тийм нэг мэдрэг тий. Тэгэхээр энэ жил бол их гоё жил. За дээрээс нь өнөөдөр уртцаагаан бол бүр гоё болох нь. За өнөөдрийн хувьд бол мэдээ салбар бүртээ гоё манлал болж байгаа юм гайхалтай бүсгүүчүүд тэр дунд бас хоёр нэг сайхан залуу сууж байгаа. За яг одоо үргэлжлүүлээд бас дараагийн зочноосоо гоё. За зочтой нэрээ танилцуулъя. Миний 100 гарт сууж байгаа энэ сайхан бүсгүй болохоор манай одоо Увс Баруун аймгаас одоо ирсэн алдарт одоо уртын дуучин Октябрь гэдэг сайхан бүсгүй байсан байна. За дараачих маань зочин болохоор одоо алдарт хуульч одоо манай үзэгчид бүгд мэднэ л дээ. Одоо янз янзын одоо эмэгтэйчүүдийн тухай хуулийн зөв гаргалгаа хүмүүсийг одоо танин мэдүүлэхийн талаар маш их зүйлийг хийж байгаа алдарт хуульч Ноён Батчим ирсэн байна. Подкастыг сонсох үнээр дуртай. Хамгийн чухал зүйлүүдийг лайк, шеэр хийдэг шүү. 200 мянганд шууд түгээдэг шүү. За би Бямбагаа танилцуулъя. Бямбагаа би маш мундаг сайхан бүжигчин гэд харж ирсэн чинь сүүлдээ кинон тоглоод ямар одоо актер бас мундаг эротик бүтээч. Дээрээс нь одоо манай Бямбагаас бол асар их авьяас гарах юм байлээ. Цаашаа бол одоо Бямбагаа бол одоо ярих болоогүй. Цаашаа одоо зөндөө л авьяас гарах юм шиг байлаа. Бямбатаа бол үнэхээр одоо бид нар шүтж байгаа шүү таныг. Баярлалаа. За дараагийн эмэгтэй зочин бол ялангуяа Монголд за ардын хөгжмийг тийм ээ улбаалan хүндэтгэн өвлгүүлж байгаа тийм нэг сайхан бүсгүй байгаа. За Яочирчин Батгтгагч. За соёл урлагийн их сургуульдаас 10 гаруй жил бол яг Яочрын чиглэлээр бас багшилж байгаа. Ийм сайхан бүсгүй үргэлжлэн иржээ. Яочрын тэр олон утсыг яаж ингэж оронч ингэж 140
142 утас байж байгаа шүү дээ. Эрхэм нөхдөлөө. Тэрийг ингээд он гэдэг бол одоо үнэхээр Асар их авьяас тий. нэг өнгө алдах эвгүй л орно шүү дээ. Өнгөний хувьд бол хэцүү шттэ ирнэтэй. Гэт ярих нь шүү. Хамгийн гол цэврээрэл тоглохыг. За дараагийн зочин бол өнөөдрийн нэвтрүүлэгт бас нэгэн сайхан чимэг болсон. За Дэлгэр Мөрөн ах бол сүүлийн үед бас нэг өөр салбарт нэлээд мандалж явж байгаа гэж би сонслоо. Тэр талаар бас гоё ярилцсанаа бүгдээрээ. За дараагийн зочин бол мэдээж ялангуяа сошиал дээр бидний сайн мэдих нэрээ нууцлсан захидал. Тийм захиа группийн үүсгэн байгуулагч. За миний мэдхээр бараг 11-12 жил бол яг сэтгэл зүйчээр ажиллаж байгаа үйлсэд маань хүрэлцэн ирсэн байгаа. Мөн баярын мэнд хүргэе. Мөн баярын мэнд. Судлаач тэгээд үйлс. Тэгээ нэргээ ярьсан чинь шууд үүсдээсээ бас үргэлжлүүлээд яри. Мэдээж хүний нөгөө дуудах нэр их чухал байдаг. Энэ нэрийг хэн танд өгөө? Ямар утга чанартай? Адил нэр байдгүй Монгол. Монголд бол хэдэн жилийн өмнө 51 үйлсэд гэдэг нэр байсан. Зөвхөн үйлсэд одоо төгөлдөр ч юм уу, инх үйлс ч юм уу гэх мэт нэрнүүд бол зөндөө байдаг. Тэгээд миний одоо нэр бол миний их барьж авсан эмч гавьяат эмч үйлс эмч юм аа. Нэр юм байгаа. Тэгэхээр Би сая яг дотор тэгж бодож ирсэн. Тэгээ айгүй гоё өрөөлтэй үйлс эмчтэй одоо яг нэг байранд амьдардаг, нэг орцонд. Бүр Тийм тий. Тэгээд эмчтэйгээ уулзах юмсан гэж айгүй хүсдэг байсан. Тэгээ ээж маань яагаад энэ эмчээ маань нэрийг өгсөн гэхээр ингээд одоо хамт олон дондоо маш их юм хүндлэгдсэн, хүнтэй ингээд одоо дээд доод гэхгүй бүгднтэй нь яг энэ ижил тэгш хайрцдаг тий. Үнэхээр хүний дээд юм байна. Миний охин ч гэсэн ингэж одоо тий ийм хүн болоосаа гэж одоо тэр нэрийг өгчихсэн юм билээ. Ямар гоё юм тий. Хүн ээжтэйгээ хамт нэгэн дээр дор амьдардаг юм биш тий. Тэгээ үйлстэй маань одоо хамгийн гол хийж байгаа зүйл юу гэхээр нөгөө ямарваа нэгэн зүйл ингээд хүний сэтгэл санаа янз янзын тэр тархин доторх их олон нууц байж байгаа шүү дээ. Тэр олон нууцыг тайлж гин, олон хүнд их зөвлөгөө өгж гин. Ер нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнгээд бас хоёроор бодгод байдаг. Ер нь гол ялгаа нь яг юундээ байдаг юм болоо. Яг одоо би тархин Энэ айгүй маргаантай. Өмнө нь бол бид нар одоо сурж байхад ямар байсан гэхлээр эрэгтэй эмэгтэй хоёр бол ингээд тархины хувьд ялгаатай өгөгдөлтэй байна гэж заадаг байлаа. Гэтэл сүүлийн үед тархи судлал бол маш эрчимтэйгээр хөгжиж ирснээс хойш өгөгдөл бол яг адилхан төрж байгаа юм байна. Харин ямар соёл дунд ямар нөхцөлд өсснөөс одоо шалтгаалаад бид нар ч нөгөө соёлоор хэлбэржиж бий болоод байгаа шүү дээ тий. Тэрнээсээ болоод ийм ялгаатай хариу үйлдэлүүдийг гаргадаг, ялгаатай гэж бие хүн болж төлөвшдөг болсон гэдэг ийм одоо нөгөө юм хөвсөн хамгийн сүүлийн хувилбар одоо заримдаа болохоор хоёр өөр гаригаас ирсэн гэдэг байгаа шүү дээ. Дэлхий дээр хоёр өөр гаригаас ирсэн хүмүүс гэж. тэр маань өмнөх 20 жилдээ тэр ойлголт өнгөрсөн. Тэр бол бас Тэгээ одоо шинэ ойлголттой болсон байхгүй юу? яа ингээд үйлс гэдэг хүний талаар багасгаан мэдлээ. За тэгвэл Октябрь гэдэг хүний бас нэр их сонирхолтой байгаа. За таны нэрийг хэн өгсөн бэ? Ямар утга жанртай? Би ч одоо тэртээ 1980 хэд он төржээ. Ээж аав хоёрынхаа хамгийн хүсэж олсон охин нь гэдэг. Аавынхаа бүр би гэхдээ ер нь ээж аавдаа хайрлагдах бүх тэр юугаа бага насандаа эдэлсэн юм уу гэж боддог ш. Одоо за миний охин тоохгүй юм чинь гэсэн шиг миний ээж хоёр одоо надад огт анхаардгүй. Тэртээ энэ нөхөр бүх юмаа өөрөө чадаад бодоод явдаг гэдэг айл нэг хизээч ээж аавынхаа санааг жилдэггүй хөөхт байдаг та тэр нь аахгүй. Тэгээд миний нэрийг миний хүн ээж л өгсөн байдаг. Тэгээд тухайн үед нөгөө Октябрийн баяр гэж баярыг айгуу тийм өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Яг тэр өдөр би тийм айгуу тийм хүүтэн угаасаа 11 сарын 7-нд ч угаасаа хүүтэн шүү дээ. Хүүтэн тийм сэрүүхэн цаан цогцсон хантаа тийм төрхөн өрөө төрж исэн гэж ярьдаг ээж маань. Тэгээд тэр баярынхаа нэрийг авсан байна. Гайхалтай. Бас их гоё утга жанртай энэ тий. Тэгээ ингээд нэг Октябрь гэдэг ингээд баяр ярихлаар өнөөдөр бол мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жаргал дүүрэн байх хэрэгтэй юм нэг өдөр шүү дээ тий. Тэгэхээр та хэдийн маань хувьд мэдээж одоо гэрээ эзэгтэй хүмүүс за залуучуудын маань хувьд эхнэрүүдээ хэрхэн яаж баярлуулж гин. За Бачив ах бол сүүлийн үед их юм дуу хөгжим бас их зохиож баярлуулдаг болсон байна. Бачив ахаасэр. Тий. Тэгээд юуны өмнө ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг энд байгаа эрхэм бүсгүйчүүд болон телевиз үзэж байгаа нийт одоо бүсгүйчүүдэд хүргье. Тэгээд их хүн эмэгтэй хүн гэдэг бол гайхалтай л да. Тэгээд миний бодлоор бол ерөөсөө төрхөөсөө хайрлагдаж явах хэрэгтэй, халамжинд явах хэрэгтэй тийм хүн л гэж би боддог. Халамжаараа элчүүдийг мөн уйлаж зөөлөж бас энэ хорвоог энэ одоо хүн гэдэг зүйлийг бүтээж явдаг тийм би агуу хүн гэж би эмэгтэйчүүдийг бодож одоо шүтэж би
явдаг юм аа. Тэгээд мэдээж өөрчлөлт асууснаар ингэж боддог хүн чи бас их нэртэй бас юм зориулсал байх хэрэгтэй шээ. Тэгээд би их нэртэй нэлээ олон дуу зориулсал да. Тэгээд анх би Домог хайрын нар ингээд дуу зохиож байлаа. Тэгээд дараа нь би нэг ингэж би дурлаж ирсэн гэж нэг дуу зохиож байлаа. Өдөр бүхэн чамайг хайж алхдаг байсан. Өмнөх зорилгоо мартах шахам боддог байсан. Мартин амнаар бас бэлгтэй байгаа. Тэгэхээр тэрийг бас хамаагүй зарлж болохгүй байна тийм. Гэртээ байж тэ сүлфиз болно. Дуу зохиод. Одоо тэгэл залуу багтаа үг бичээлээ, ая зохиожээлээ. Одоо нэг хаяа нэг хөгжим таны уран бүтээлүүдийг сонсъё л та. Байж болно шүү дээ. Одоо YouTube дээр бол байж байгаа шүү дээ. Дуулж болох нь шүү дээ. Тийм шүү дээ. Шинхэн Би шууд хийд болгол ямар вэ? Гайхалтай одоо тий. Ингээд бас нэгэн сайхан уран бүтээл төрөх нэ. Тэгээ бас болоогүй. Бас төгөлдөр их гоё тоглоно. Тийм үү. Мундаг тоглодог юм байгаа шүү дээ. Тэгээ хуйлч хүн гэд би бодохоор нэг тийм хөгжим Айгу сериосны юм гэж боддог. гэж бодсон чинь огтоор хүн байна. Тэгээ сүүлийн үед таны хувьд одоо хүний эрхийн талаар, хуулийн талаарх маш олон зүйлүүд бол байж байгаа шүү дээ. Ер нь манай монголчууд тэр тусмаа эмэгтэйчүүд маань эрх нь ер нь хэр сайн байгаа бол. Хамгаалагдаж нэрэж чадж байгаа. Энэ Мартин 8-га хүмүүс 3 сарын 8 гэж яриад Мартин 8-ын минд гэж яриад байдаг. Гэтэл эн чинь бол нөгөө аль тэртээ 100 гаруй жилийн өмнө те эмэгтэйчүүдийн эрхийн одоо төлөө тэмцэжсэн Клара Церкин гэж одоо хүн энэ дэлхий дээр эрхийг ярьж гарч ирсэн байхгүй юу. Тэгээд тех ёстой гэдэг зүйлийг өөрөөр хэлбэл ер нь бол одоо хүн төрөлхтөн үүсэн тэр цагаас хүн нэгдлээс наашруулах юм төр үүсэн тэр цагуудаас эхлээд маш тодорхой цаг хугацаанд бол эмэгтэйчүүдийн эрх бол бас би махад бодлогынхаа хувьд бол бас нөгөө эр хүн бол бас дээрлэх араа өөр ялгамжтай байсан учраас энэ бол ижил тэгш байх хэрэгтэй гэж бодож энэ тэмцэл эхэлсэн. Тийм учраас энэ тэмцэл байх хэрэгтэй гэдэг өнөөдөр дэлхийн бүх улс орн бол энэ олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр баяр биш байхгүй юу? Энэ тэмцэж явах хэрэгтэй. Энтэй холбоотой зүгээр хэлэхэд Монголын хувьд ямар байна гэж чинь ер нь бол хүнд байгаа шүү дээ. Яагаад гэж эн чинь нийгмээс хамааралтай зүйл байхгүй юу? Нийгэм одоо асуудалтай байна. Тэ утаа тортог тэгээд төр засаг гээд тэгээд нийгэм эдийн засгийн хөгжил гээд маш олон зүйлүүд одоос хамаарч байгаа байхгүй. Тэгээд энэ бүхэнд бол бас энэ стрессийг одоо бид нар бол зөв зохистой тайлах хэвээр. За энэ дунд одоо бухимдсан улсууд бол бас хэн нэгний эрхийг зөвлөх асуудал байгаа шүү дээ. Амьдралдаа зөндөө л хүмүүс гой зүйл ярьдаг. Гэтэл бол амьдралд бас асуудлууд айл болгонд бол байдаг шүү. Тэгээд тийм учраас зүгээр яг тодруулж асуувал янз янзын юм зүйл ярьж болох л юм. Ер нь үргэлжлүүлээд ярих гой зүйлүүд байгаа юм байна. Хамгаалж тэмцэх хэрэгтэй болохоос минь энд очиж ууж идэхгүй байх нь юм шүү дээ. Одоо мартаа энэ дэнэг байх дүүрэг одоо. Гүй тэгээд Говьс тавьсан хүмүүс. 365 хоногоос нэг өдөр уудаг гэж хэлэх гээд байх шиг байна шүү дээ тий. Уг нь бол тэмцэж явах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхгүй энд очиж ууж идцгээгээ зүгээр. Гүй тэгээд хүүхнүүд нь ирчүүд нь оройн очсон чи өө цэцгээ ирсэн найхцаа явж идэг бас байна тийм үү? Би бол одоо тэмцэж явах ёстой гэж бодохгүй байгаа шүү. Ягаад тэгэхээр айл одоо хэдэн мянган жилийн өмнө эмэгтэйчүүд нь тэмцэх биш бүр цаанаас нь эрэгтэйчүүд бид нар тэр эрхийг өгцсөн байхгүй. Одоо Чингис хаан урт одоо хатнаасаа асуудаг штэ. Инглээ энэ юу болж ингээд одоо мандахч цаатаа урт төр барьж ирсэн. Манай монголчин бол одоо эмэгтэйчүүдийн тэр одоо арабын ертөнд шиг чулуугаар шидэж алдаг усуд биш. Анхнаас нь гэр доторхоо өгөөд бид нар гадагшаага ингээд аанд явдаг шиг. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж боддгийг? Ер нь бол яг тийм сайхнаар ярих юм бол одоо арабын ертөнцтэй харьцуулж үзэх юм бол Монголд бол бас харьцангуй сайхан гэж бодно. Гэлээ гэхдээ нэг зүйл байдаг. Хүний амьдралаар хүн амьдралдаг байхгүй юу? Тийм учраас тэр амьдрал дотор одоо бас алдаа оноо, за мөн түүслэн, зовлон жаргал бүхэл зүйл ээлжилж байдаг дотор бас илүү их бас зовлонг үйлч байгаа улсууд нь магадгүй бас эмэгтэйчүүд байж магадгүй. Яагаад гэхээр яг хөө миний хувьд бол нөгөө өмгөөлөгч гэдэг утгаараа за тэгээд иргэний маргааны ер нь би статистикийг бол мэдэхгүй зүгээр магадгүй 60-70% нь бол гэр бүлийн маргаанд тэнд явж идэг байхгүй юу. Тэгээ гэр бүлийн маргаантай холбоотой шүүх уралд орох юм уу хавцлыг ингээд эргүүлээд сууж яхад бол эрчүүдээсээ илүү эрчүүдээсээ илүү эмэгтэйчүүд нь бас
эрхэн зөрчигдөг зовх тийм зүйлүүд бас байдаг байхгүй. Тийм учраас бол энэ эрхийн асуудлыг ярих хэрэгтэй шүү дээ. За нэг зүйл хэлчихв. Би танаас бүр энийг асууя. Та хуульч хүн. Гадаадын орнуудад ингээл Германд ингэдэм байна, Америкт ингэдэм байна яриад идэг. Одоо манай Монголын гэр бүлийн хууль яг ямар юм бэ? Шулуухан хэлчээ. Манай гэр бүлийн хууль бол ер нь тунхын шинжилэлтэй хуулиудыг зохицуулах юм бол одоо харилцаа бол маш их байдаг. Харамсалтай түүнийг зохицуулж чаддаггүй. Үндсэн зүйлийн зүгээр хэлчихэл да гэр бүл гэж байгаа. Тэгээ гэр бүлийн асуудал маань өөрөө ер нь бол гэрээгээр зохицуулах хэрэгтэй асуудал шүү дээ. Албан ёсоор. Өнөөдөр яагаад албан журмын даатгал гэдээ байдаг. Машин барих болохоор албаар одоо хүчээр даатгал авдаг. Тэгвэл гэр бүлгээд нэг бүртгэжил байгаа бол тэгвэл гэрлэлтийн гэрээ та нар байгуулах хэрэгтэй хэлэх хэрэгтэй байхгүй. А гэрээндээ ямар заалт тусах нь бол тухайн улсуудын асуудал. Гэх мэтлэнгээр гэрээ байхгүй учраас хариуцлага байхгүй. Хариуцлага байхгүй учраас өнөөдөр хүмүүс өчөөхөн одоо юу гэдэг юм өөрийн одоо дур хүсэл тачаал юу ч байдаг юм ямар нэг зүйлээс болоод тэр босгосон амьдралыг өрн таана хийчихэд тэрний чи алдал дээр нь бүр хүүхдүүдийн амьдрал гэж байдаг байхгүй. Тэнд ямар нэгэн хариуцлага үлээхгүй одоо баларсан. Ийм учраас бол энэ одоо хууль их зүйн орчин боловсруулах маш олон зүйлүүд байна уу. Тэгээ тэр бүхнийг харамсалтай нь манай энэ хууль тогтоогчид хийхгүй. Төр гэдэг чи өөрөө өөрх гэрээс бүрддэг байхгүй. Өөрх гэрийн амьдралыг энийг хамгийн сайхнаар зохицуулж өгөх юм бол тэгэл тэр ус сайхан болно. Би бол боддог шүү дээ. Тийм учраас одоо гэр бүлийн хуулинд, иргэний хуулинд бол өөрчлөлт оруулах маш олон асуудал байгаа гэж би боддог. Тэгэхээр одоо сая дэлгэр марх хэлж шít гэрээл байгуулах хэрэгтэй юм. Гэрээ хэлэх байж гэрээ хийгээд натротор баталгаажуулдаг байж. Яг. Тэгтээ нэг юм байгаа сонирхолтой юм хэлчих вэ. Ер нь бол гэрэлтийн гэрээний хувьд бол өнөөдөр гэр бүл болохоос одоо батлуулах үедээ одоо байгуулж болно. За гэр бүл болсон ч гэсэн хойноос нь нөхөдөл байгуулж болно. За зүгээр энэ гэрэлтэй холбоотой сони юм хэлчихв. Өөрийнхөө тухай ярьж байгаа. Би 1994 онд одоо Москвад Арбатын годонд явж гаад тэгээд одоо Семейная права гэдэг ном байдаг байхгүй. Тэрийг хараад тэгээ Монголд тэрийг эргүүлж үзээд үтсэн чи гэрлэлтийн гэрээ гэж залт байсан байхгүй. Тэгээд би 1994 оны багш оюутны эрдэм шилгээний хурал дээр гэрлэлтийн гэрээ гэдэг сэдвээр анх илтгэл тавьж тэгээд тэр маань явсаар гоод Монгол улсын иргэний хуулинд ороод өнөөдөр ингээд Монгол улсын иргэний их зүйн харилцаанд бол гэрлэлтийн гэрээний асуудал орж исэн юм түүхтэй байгаа. Тэгээ энийг бол уул нь бол би 20 гаруй жил ярьж яваа. Тэгээд бас хүмүүс хүрээд тэгээд явж байгаа. Гэхдээ учир дутагдaltaй одоо манай гэрлэлтийн гэрээд юу вэ гэхээр өмчтэй холбоотой асуудлыг зохицуулсан. А уул нь гэрлэлт гэдэг чинь асран хамгаалах, тэжээнд итгэх те аав ээжийг үр хөвгтэй халамжлах олон зүйлүүд байх хэрэгтэй. Энэ миний өөрөө чи асуусан одоо хууль тогтоогч уулна шийдэхэд аюу амархан байхгүй юу? Ганцхан хөлбөр, хоёр хөлбөр. Өнөөдөр өмчтэй холбоотой асуудлыг гэрлэгсийг асуудал зохицуулна гэдэг иргэний хуулийн 127-26-д бичсэн байхад гэрлэлт бусад үгээ асран хамгаалах тэжээнд итгэхтэй өмчтэй холбоотой гэл дөрөв хүүг дунд нь нэмчихэл бүх харилцаа бий болчихж байгаа. Дэгийн маань шүү дээ. Нөгөө гэрээ хийгээгүй өнгөрсөн гэж яриа. Дэгийн маань өнгөрсөн өнгөрөөгүй. Өнгөрөөгүй нөгөө хийж болно шүү дээ. Одоо нөхөмш одоо хийж болно. Хүн нь багтсан чи. Хөө тийм үү. Ахад амьд хүн таар гэрээ өнгөрлөө л дөө. Гэхдээ одоо болно шүү дээ. За ер нь тэгвэл бөөнөрөө нэг сайхан ерөн гэрээ байгуулах хэрэгтэй юм гэж. Одоо энэ гэрээгүй шүү дээ. Яг одоо бүгдээ одоо бас бид нар хийж болох. Жишээ нь та хийсэн үү? Би одоо хайр сэтгэлгээд ямар ч хийсэн байна байхгүй гоосоо. Тэгвэл за би гэрлэлтийн гэрээ хиймээр байна гэх юм бол тэр хоёр маань хоорондоо одоо амлалтуудаа бичээд ингээд солилцох юм уу? Эсвэл тэрийг заавал одоо хуульч баталгаажуулах юм уу? Тэр угаасаа манай иргэний хуулинд заасан байгаа. Гэрээгээ байгуулад нотариудаар батлуулна гэж зааж байгаа. Тэгээд инженер энэ гэрээ хүчин төгөлдөр болно гэж байгаа. Тэр нь хугацаатай байх. Батлуулна. Яг тийм байх шүү. Өстөө инкүү хуульчаа 7 хоногтаа би 2 удаа найз нартайгаа шоууж байна. 14 хоногтаа 1 удаа хөдөө анд загсан жаана. Хэрвээ 2 явах юм бол эхнэр уурлах юм ба шүү дээ. Тэгвэл ингээд бичхөө. Яг ийм зүйл бичигдэх ёстой юм байгаа. Дээрээс нь аавыгаа харин ээжигээ харин хатам аавчтай ингэж харилцсан, ингэж тэжээд бүгд байх ёстой. Ерөөсөө амьдралын бүх юм л байх ёстой шүү дээ. Харамсалтай нь одоо манайд болохоор зөвхөн эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгаа. Тэгэхээр миний хэлээд байгаа эд хөрөнгөтэй холбоотой гэдэг үгний урд талд нь аав ээж үр хөвгтөд тэжээнд итгэх, асран хамгаалах гэдэг нэг дөрвөн үгийг нэмчих юм бол ингээд бүх юм болчихжээ. За би тэгвэл дэгийгээсээ нэг юм асууя. Дэгийгээсээ. Уучлаарай дээг. Яг үгүй ингэх гээд байгаа. Энэ гоё олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг. Одоо ийм гоё тийчнүүд юу хүн билээ гэж боддог. Ийм гоё хуульчгүй ярьж л та. Гэтэ ер нь амьдрал дээр ингээд одоо нууц амраг, гэр бүлийн гадуур гэж юм ярьж штэ. Тэгэхээр нууц амраг буюу тэр байх ёстой юу? Надаас өөр юм асуудаг. За, ер нь нууц амраг байх ёстой юу? Юу гэж байх ёсгүй шүү дээ. За, бямба маань нууц амраг байх ёсгүй л гэж. За, хуульч маань юу гэж боддгийг?
асуулт чи буруу байгаа байхгүй юу? За. Яагаад нууц хамраг байхгүй. Тэгээд нууцын тухай асуултыг асуугаад ил ярьж юусоо болохгүй. За энэ бол гэхдээ нарийн байлаа. Гэхдээ нэг зүйл байгаа. Энд орох ёстой зүйл нөхөрөө өнөөдөр гэрүүлийн гадуур харилцаа гэдэг бол маш их асуудал үүсгээд энэ маш олон хүнийг стресст оруулдаг асуудал. Үнийг зохицуулдаг олон улсын жишг нь байж байгаа юм. Харамсалтай нь манай хуулинд байдгүй учраас энэ гэрээний зохицуулт байдгүй учраас хуулийн зохицуулт байдгүй учраас энэ ингээд зах замбраагүй болчоод хариуцлага хүлээхгүй ийм зүйл үүсээд байгаа юм. Зохицуулттай бол асуудалгүй байхгүй юу? Одоо чинь хууль тогтоогч хийж болно шүү дээ. Манай хууль нь ингэдэг юм. Бусдын бие эд төрөнг бие махбод сэтгэл санаанд хохирол учруулсан хуулийн дагуу хохирол учруулсан бол хариуцна гэж заасан. Тэр зүйлийг хэд хэдэн этгээд хамтран учруулсан бол хариуцна гэж заасан байна. Оо юу вэ? За ингэ гэрээ хийлээ шүү. Гол зүйлийг хэлье. Ягаад гэвэл энэ зүйл манай энэ телевиз үзэж байгаа эрэгтэй эмэгтэй бүх улсууд хамааралтай. Хоёрдугаар бид бүхэн өнөөдөр эрхийнхээ тухай асуудлыг энэ одоо юу гэдэг юм сайхан entertainment нэвтрүүлгээр орж байгаа нөгөө талаас тэр хууль тогтоогчд хэлээд байгаа байхгүй юу? Өнөөдөр манай хуулинд биш үү? Сонь штэ. Эд төрөнг бие махбод сэтгэл санаанд хуулийн дагуу хохирол учруулсан бол хариуцлага хүлээнэ гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ хуулийн дагуу гэдэг хоёр үгийг авчил да. Тэгвэл бусдын сэтгэл санаанд хохирол учруулахаар хариуцлага хүлээх ёстой юу? Ёстой. Тэр нь одоо сая яриад байгаа гэрүүлийн гадуур харилцаанч байна уу, гүүч байна уу, эсвэл өгдөн өр хүүхдээ тэжээн дэтгэнд тэтгэхгүй байна уу, хүүхдээ зодож байна уу, нүдж байна уу, хатамтайгаа харгас хэлцээ харж тэр бүх харилцаа орж байгаа байхгүй юу? Гэтэл харамсалтай нь төр гэдэг бол өрхөөс бүтдэг хэрнээ өрхөлийн энэ асуудлыг зохицуулдаг. Энэ зохицуулгад тийм хүнд хүндэлтэй асуудал биш. Би зүгээр миний бодлоор бол харамсалтай нь энийг уусандаа ч биш гэдэг. Энийг уусандаа Амиг үлдээж биш гэж. Энийг уусандаа ч биш. Ер нь бол улсын хурлын гишүүд зүгээр өөрсдөө хүссэн, сонирхсон, магадгүй ашиг сонирхолтой зүйлээд батлаад хамгаалж байна. Түүнээс хуулиас одоо юу гэдэг нь гэр бүлийн эрхцүүтэй холбоотой маш олон наривчсан зохицуултыг хийгээ судлахаа болио гэхэд зүгээр л хоёрхан үгийг хасчаад энэ Монголын маш олон проблемыг шийдэж болж байгаа байхгүй юу? Одоо бид нар ингээд жишээлбэл хууль зүйн те одоо ингээд яг мэрэгжлийн үнээс нь харцад урлаг уран сайхны хувьд бол мэдээж бас тодорхой хэмжээнд эсэргүүцлэж гисэн хөгжмөр илэрхийлж бас болтголохгүй те утгач. 142 утсаар. Эний за сүүлийн юм бас гойсон энэ сайхан ингээ батгах гэж орё. За. Сүүлийн үед бол ер нь нэлээ уран бүтээлүүд хийж байгаа. За би бол бас давхар уртын дуучин хүн. Тий. Манай мэрэгжлийн багш маань бол Монгол Улсын гавьяач жүжигчин, хүндэт профессор, тэгээд доктор Чулуун цэцэг багш маань байна. Тий. Тэгээд одоо уртын дуугаач дуулж байна. Бас хөгжмөд ингээд хоёулангийн бас айл бол хоёулангийн яг ингээд тэнцүү ингээд туухан дээр тавьдаг шиг ингээд явахыг хичээж байгаа. Саяхан эрхэмсэг аялгау хамтлаг байгуулсан. За хамтлагийн маань бол ахлагч Октябрь манай энэ найз маань. Наач хоёр тийш салсалсан. Тэр бол энд суугаад ихэлсэн бол тэгээ явсаар байгаа тийш. Тэгээд эрхэмсэг аялгау хамтлаг маань бол дандаа ер нь бол ардын тэр гоё одоо маниар тэр тал руугаа ардын дуугаа тий ардын өв соёлоо бүгдээр ингэ сайхан ингээд агуулж одоо яг уртын дуугаа тий бүгдийг ингэж агуулж явж байгаа. Тэгээд эрхэмсэг аялгау хамтлагаас гадна сая манай хатад хамтлаг маань байгаа. Үндэсний өвчтөний нэрээ Азийн аврагал руу 19 онд лөө. 19 онд хатад хамтлаг маань Азийн урлагийн их наадамд оролцоод дэд байр эзэлсэн байна. Яг баяр үргээ. Маш олон улсын бүр зэрэг ингээл бүх юм лайв явагдал. Өөстө Монголын тугч зүгээр тэнч зүгээр намирч өгч явж. Тэр гайхалтай цаг өнгөрч байсан тест. Тэр уралдаанд бол бас
бэлэгтийн хөгжим бүсгүйн донж гэдэг маш гоё зохиолоор оролцсон. Тэгээд манай одоо хамтлагийн онцлог болох юм бол яг тэр хөгжимчдийнхаа яг онцлогийг харуулсан хөгжим тий хөгжимдөр онцлогуудыг харуулсан шанз бол тий ямар манерууд байдаг үлээ тий тэрүүгээр нь тоглох хуучрынх нь ямар байх юм. За тэгээд одоо яоч нь ямар байх юм тий тэр нөгөө тэр детальчдууд тий тус-тусдын тэр техникүүдийг харуулж өгсөн тийм зохиолуудыг ихэвчлэн хийж тоглодог. За тэгвэл нэвтрүүлгийн дундуур бол тэр гайхалтай хөгжмийн эсүүдийг бүгдээрээ сонсно. Тэгээ яг одоо энэ цаг мөчид бас өнөөдөр бол мэдээж хэлсэн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр хүм болгон ээж рүүгээ залгаа ээж хайртай шүү гэж хэлдэг. Тэгвэл яг энэ цаг мөчид за манай Үлзийбаатар хүрэлцэн ирсэн байгаа төрийн сойрхолт гүр азрахын маань бас шүлэг Бүүвэн дууг миний ээж зохиосон гэх нэг юм тэр сайхан уран бүтээлийг хамтдаа хүлээн авцгаая. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр Монголынхон бүх сайхан ээжүүд өсгөөчүүдтэй баярын мэндийг хүргэж Бүүвэн дууг миний ээж зохиосон сайхан дууга та бүхэндээ зориулан дуулъя. Сагахан аялгуу тасчин хөгчавар сингнээ цайдун талын энгэр хүнд сүдэр ойртоод байхаар инэр хүйсавндаа хүүгээ улам хайрлаад Ингэртэй тэрсэн намайг үнэгчлээд байхаар инхригээс инхри аялгууд ортошинсэн махаа ээж минь элбэрлим бүвээ зохиосон байхаа Сантай хүйтэн үдшээр өрхний осор дэрвэт цаваг дэвэрсигээд үргэдэс нөмрөө байхаар хинэт цочсон хүүгээ өмөлзөхийг хараад гэрэл цэцгийг гаргадан гэрэл тоодонд залбираад инхригээс инхри аялгууд Бэрлим бүвэн дууг миний ээж зохиосон байхаа Инхригээс инхри аялгуу энэ хорвоод нэг л байдаг нь үнэн бол гарцаагүй ганцхан зүйлдэл үнэмшдэг. Одтой хөхт инхри алтан заацаар заргалтыг орчлон цэнгэр гаргийн амин бүхнээр заргалтыг бүгд нь хорвоог ирүүлсэн Бүүвэн дуугийн чинь миний ээж зохиосон юм а. Хатуухан ааштай цамдан ичи савнг айлгаад хархны ороод хөх манан суугаад байхаар Бурхны танил ичи минь хүүгээ харлаад баяр чарлын рөлдөө одоо баярыг сүсэглээ инхригээс инхри аялгууд
зохиосон байхаа Birdim buэн дуу миний дэжи зохиосон байхаа миний дэжи зохиосон байхаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Үлзий Баатар маш их баярлалаа. Дөнгөсөний сайхан уран бүтээл магадгүй ээж нь энэ хорвоод байхгүй мөхсийг үзүүлсэн ч гэсэн зүрх сэтгэлд нь үргэлжид байгаа гэдгийг мэдрүүлж чадсан болоо гэж бодож байна. Олон сайхан ээжүүдийг маань тийм ээ баярлуулсан, догтлуулсан тийм нэгэн сайхан уран бүтээл байлаа. Тэгээ манай зочдын хувьд яг энэ цаг мөчид ээжигээ бүгд бодсон баг. Бид үнэхээр ээжийнхээ ачийг хариулж чадж байгаа болов уу? Чадсан болов уу гэдээ бас асуумаар санагдаж байна. Дэлгэр мөр ахаас эхлэв. Сая ингээд ээжтэйгээ уулзч яа л да. Би сая үнэхээр яг нүдэн дотор яг намайг яаж төрүүлсэн, яг яаж төрүүлж явахдаа яаж өвдөж исэн бол би зөөсөөгөө төрж явахд би яг нүдээр харж исэн байхгүй. Тэгэхэд тийм одоо гайхамшигтай зүйлийг тэгэд эхнэлгсийн тэр нэг жижигхэн нүхтэй ингээ хаалга гэж тэрүүгээр би ингээ харсан чи ээж минь ингээ халуун савтаа цай барьцгаад зогсож исэн яг тэр сая агшин надад ингээ харагдлаа л. А түүний цаана бас гүр ах минь харагдаж байна. Гүр ах минь одоо ямар хүнд нөхцөлд одоо байгаа вэ лээ. Гүр ах минь одоо дүүлэнд хэлсэн үлгэрээс ахуулаад үүр битгий цайгаас зохиогоод өгчихсэн бидэнд бол гүр ах минь бол үнэхээр юм бол зүрхэнд минь уяатай байдаг юм а. Тэгэд Монголын ард түмэндээ бас хандаж бас энэ нэвтрүүлгийг бас ашиглаад хэлэхэд гүр ахт минь одоо чин сэтгэлийн одоо хандив үргэж туслаараа дэмжээрээ цаадах чинь ингээд эх орондоо ирэх ёстой шүү. Төрийнхөө баяр наадам даагныхаа цолыг тэ хэлэх ёстой шүү. Би дотор бодож байгаа юм. Хэрвээ гүр ах маань ингээд эрүүл сарвал болоод ирэх юм бол тэр хүн Монголд өртөө болно. Монголчуудад өртөө болно. Тэгээд тэр хүн магадгүй ийм шүлэг зохиогох гэж би гэхдээ бодож байгаа. Сүнс минь хорогдсон нутаг. Тийм шүлэг зохиогох гэж би дотроо бодож байгаа. Сайхан байлаа. Өнөөдөр ээж байгаа ингэж бодож ингээд баярын нулимс сая унгалаа шүү дээ өөр ирэхгүй. Нэрэл миний ээж тэр бүвэн дог зохиосон байх та. Бүэ. Яг тий. Ээж болгонд өөрийнхөө үгийг хэлдэг шингээж яг тэр дууг дуулдаг тий. Яг ч юм нэр хүүхэд уйлахаараа л ээжигээ ингээд дуурахаар дугаалчдаг. Бас гайхалтай байдаг тий. Манай бат цогч. Манай ээж 8 Мчтай сайхан ээж минь байдаг. За тэгээд 4 эрэхтэй 4 эмэгтэй ингээд яг ингэрсэн тэдэрсэн байдаг. Тэгээд би бас сая аав манаас 3 жилийн өмнө сая хавдраараас өнгөрсөн. Тэгээд аавыг өнгөрөхөөс өмнө бүх одоо их жахан нарыг өөрийгөө оруулаад нэг сайхан дуу хийсэн байгаа. Тэгээ наран саран 2 минь гэсэн дуу хийсэн. Тэгээ тэр дуунд ерөөсө гэр бүлийнхнийг бүгдийг нь оруулаад тэгээд яруу найрагчтай захиалж агаад нарны 8 аймаг гэдэг тэр тэгж захиалга өгсөн. Тэгээд маш гоё дуу болсон. Одоо ингээд тэр клипээ ингээд хараад тахаар яг урдаас минь аав минь ингээд хараад ингээд сууж байгаа юм шиг харагддаг. Тэгээд сайхан шүү дээ. Тэгээд маш иргэнийг харж яваа тань. Тийм маш сайхан дуу болсон. Тэгээд бас тэр дууг бас хийж өгөхөд бас тусалсан бас маш их одоо тэр яруу найргийг яасан бас хүмүүсүүдээ бас нэг дурдчих гэж бодлоо тийм. Тэгээ хөгжмийн зохиолч одоо бэлэгт гэж манай хань байгаа. Тэгээ хөгжмийн зохиолч хүн байгаа. Тэгээд аялгауг нь хийсэн. Тэгээд Батсайхан ингээд одоо яруу найрагч
болорч цам ийдсэн. Одоо бат сайхан ингээд тэр залуу маань бүр надад ингээд сэтгэлээ гаргаад аав ээж хоёр нь ямар ингээд тий ажил хийх юм бэ? Үр хөвгтүүд нь хийх юм хөвгтэй яадаг гэдэг. Тэгээ бүр маш гоё ингээд шүлэг бод бичих гэсэн байна. Тий. Тэгээд Жамсран гэдэг одоо найз нь бас тэр аялгауг нь маш гоё хийж өгсөн. Анир студид бас бичсэн байгаа. Тэгээд ингээд хөгжмийн анир үегээ бичсэн. Оркестр бичиж өгсөн байгаа бүр. Тэгээд тэр үед нөгөө бүр корона яг таарсан байсан. Тэгэхэд бүр ингээд тэр бүр зориулаад тэр хүмүүсүүдийг ингээд тийм орчинд бүр ингээд хаагдсан байсан орчинд бүр авчирж яагаад оркестрийг бичүүлээд тэгээд тэр уран бүтээлийг бүр яг сэтгэлээсээ зориулж гаргаж өгсөн. Тэгээд үнэхээр их баярлагдав. Тэр баярлсан сэтгэлээ одоо илэрхийлж одоо дүүрэн илэрхийлж чаддаггүй яваалгаа. Тэгээд болохоор одоо энэ нэвтрүүлгийг дамжуулаад тэгээд бүгдэнд нь маш их баярлсан шүү. Тэгээд тэр сайхан уран бүтээлийг хийж өгсөн та нартай маш их баярлалаа гэж. Ямар гоё юм бэ те. Аав ээжтэй зориулж бас дуун сувраг босгоно гэдэг бол маш сайхан ялангуяа уран бүтээлч хүмүүсээ. За манай Бямбагчид миний хувьд Гэхдээ ер нь бол сая хөгжим эхлэхээс ахвал уйлах гал нөлөөсөө залгаад л манай ээж бол 5 сайхан охин төрүүлсэн. 5 охин тэгээд 10 хэдэн жилийн өмнө бурхан болсон. Тэгэхдээ өөрийнхөө бүхий л гоо сайхан бүх зүйлийг хүүхдүүдтэй ингээд бэлгэлээд бурханы оронд заларсан. Гэхдээ ээжийнхээ ачийг өөр хүүхдүүд нь сайхан явж хариулна л гэж боддоо шүү дээ. Тэгэхээр уйлах гэдэг нь бас сайхан тэр ингэ дурсан. Юм байна ярьж байхад надад хуран мурууч ямар сүмбэн юм бэ? Яагаад юм бэ яасан. Тэгээд ингэсэн сүмбэн хоороо шууд дуу хайлагдсан хороор нь орсон явж штэ би сая. За одоо манай өмгөөлөгч уйлах цаг. Одоо түрүүч баргад шууд уйлээ. Хэдий хуульч гэсэн бас сэтгэл дотрын байвал өмөлчлөө явуулдаг л да. Тэгээд саяын сайхан аялгауг сонсоод үнэхээр бол сэтгэл хөдлөлөө. Тэгээд би бол хорвоодор 2 сайхан ээжтэй. Тэгээд нэг нь бол миний ээж. Тэгээд нодлон бол бурхан болсон. Миний ээж сайхан буйтай хүн байсан баха. Тэгээд тийм учраас бурхан харж миний ээжийг 88 хаврыг үзүүлж, 88 зуныг үзүүлж, 88 намрыг үзүүлж, 88 одоо өвлийг одоо үзүүлсэн гэж би боддгийм. Тэгээд нөгөө нь бол одоо миний ханийн ээж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг одоо ханыхаа ээжтэй өөр хүүхдүүд нь маш их хайртай шүү гэдгийг бас хэлье. Тэгээд миний бодож явдаг зүйл бол өнөөдөр бол бид энэ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монголын одоо бүх ээжүүд, бүх эмэгтэйчүүд бүгд одоо нэг сэтгэл дүүрэн тийм ээ нүд тэнүү сайхан одоо алхаж байгаа дандаа баяр баясгалангаар одоо бэлхэж байгаарай гэсэн ийм одоо ерөөлийг хэлж бас инхийг бас ийм байхыг бас хүсэж байна. Тэгээд монхот тахастай сургууль мөрхөж сурагч болсон хүүгэн ээжүүдэд сайн сайхныг одоо хүсье да. Тэгээд ээжтэн очиж үнсүүлж байгаарай гэж бас дүүнэлтэн бас хэлье. Тэгээд ээж чинь өөрөөс чинь их юм хүсэхгүй байхгүй. Зүгээр л уцаар залгахыг эсвэл зүгээр ороонд хэд баярладаг тийм л хүн шүү дээ. Тэгээс ямар нэгэн эд зүйлийг хүсдэг юм аа. Өмд цамц идэх хоолыг бас хүсдэг гэдгийг хүмүүс дүүнэр манаас ойлгосоо л гэж одоо хүсэж байна да. Яг за. За миний хувьд сая уран бүтээлийг бодоод Бямбагийн хэл тэр үндэд өмөлдчихлээ. Ээж маань Увс аймгийн 100% сумын хүн байдаг. Тэгээд бид нар одоо ах トゥ 12 лаа. Ээж маань 12 6 эрэгтэй 6 эмэгтэй хүүхд төрүүлсэн байдаг. Миний ээж 12. Тийм. Ямар гоё өнөр өвтгөн ах トゥ усыг надад бэлгэлсэн тийм буурал одоо 70 гарсан настай буурал байна. Тийм. Ямар гоё юм бэ тий. Өөрөө би хоёр хүүтэй. Тэгээ хоёр хүүгээ гаргаж анхныхаа хүүхдээ гаргаад л хэмхтэй хүн. Миний ээж чи 12 төрчөөд юм шүү дээ. Тэгэхээр би анх удаа түр тэгтэл би яг жинхэнэ их хүн, эмхтэй хүн гэдэг яг жинхэнэ бүрэн утгаар л ээжгээ маш ихээр ойлгож маш ихээр хайрлаж ирсэн. Өмнө нь бол би нөгөө хүүхдийн гэн томоогүй зангаар л юмд ингэж ханддаг байсан байгаа. Тэгэл маш ихээр хайрлаж ирсэн. Ээжгээ одоо ч гэсэн маш их хайрладаг. Ямар гоё. Үргэлж ингээл одоо 70 гарсан настай хүн байгаа. Тэгэл зүгээр л бидний дэргээд байж хайрлаач л гэж өдөр болгон өглөө болгон дандаа ээж хадлаа залбирдаг.
Гайхалтай. За манай сэтгэл зүйчийн хувьд бас одоо бидэнд тань дээр хүн очиж одоо ингэ сэтгэлээ нээдэг бол одоо та бас бидэнд сэтгэлээ нэгээч гэж. Ээж манай 3 хүүхэдтэй, би 3 хүүхэдтэй, 3 хүүхд төрүүлсэн. Би айлын том байхгүй юу. Тэгээд ер нь бол ерөөсөө уйлж байгаагүй юм гэсэн. Ээжээгээ ерөөсөө зовоогаагүй гэж манай ээж ирдэг. Тэгээ 10 жил байхдаа ч гэсэн ингээл цагийн багш магш хийдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар ингээ өөрийгөө болгоод явдаг гэсэн оюутан байхдаа ч гэсэн бие дагаад ингээ амьдарсан ээж болохоор саяхан би ээжтэй нэг ярьж агаад ээж одоо та ингээд сэтгэлээ уудлаад ярьдаг ч юм уу эсвэл ингээд хэцүү байгаа үедээ ингээд хэн танд тусалдаг гэж та бодож байсан. Миний охин л энэ да гэдээ ээж маань хэлжсэн байхгүй юу. Тэгээд ямар ч байсан би ээжийнхаа санааг нь зовоохгүй амьдрсан юм байна гэж боддгийн. Гэхдээ энэ бол хангалттай зүйл бас биш байж магадгүй. Яг ингээд ээжийн цаг үе дээр очиод ээжийн туулсан амьдралаар би хизээч амьдрч үзээгүй учраас ээжигээ би хизээч бүрэн дүрм ойлгож тэр зовлонгийг би мэдэрч бол чадахгүй байх. Гэхдээ нэг зүйл тэгээд одоо тэрийг бодоод шаналаад байвал хэцүү шүү дээ тий. Тэгэхээр би юу гэж боддог гэхээр ээжтэй маш их талархдаг, үргэлж талархдаг. Саяхан ч гэсэн нэг талархлын пост оруулчаад байж байлаа тий. Валентины өдрөөр ер нь ингээд хүний хамгийн хүнд хэцүү үед, хамгийн сул дорой байх үед ч юм уу ер нь бүхэл үед яг ээж л дэргэд байдаг юм билээ. Хэрвээ ээж байгаа тохиолдолд тий. Тэгээд заримдаа ингээд ээжтэй гомдох үе хүнд гарна шүү дээ бас тий. Тэр үед юу гэж боддог гэхээр үгүй тэгээд ээж нь байхгүй хүмүүс зөндөө олон байхад чинь байгаа нь тий ингээд ямар аз вэ гэд ингээд бодно. Тэгээ хүний ингээд мэдрэмжүүдийн одоо тий хамгийн бага давтамжтайгаас ахуулаад хамгийн дээд давтамжтай хүртэл ингээд 30 одоо онооноос 800 оноо хүртэл ингээд нэг юм чигсаацсан бүх мэдрэмжүүдийг ингээд чигсаацсан юм конус хэлбэрийн зураглал байдаг байхгүй юу. Тэгээ тэр зураглал дээр болохоор хамгийн дээдлэлт нь enlightenment буюу нөхцөл болцолгүйгээр хайрлах одоо нөхцөл болцолгүйгээр альва зүйлийг хүлээн авах гэдэг тийм одоо гэгэрэл гэхээр арай шашинлаг очих гээд байгаа байхгүй юу. Ер нь бол яг тийм нэг ойлголт байдаг. Тэг яг тэр мэдрэмж бол бүх их хүнээс гардаг гэж би боддог. Тэгээд ингээл ерөөсөө л заримдаа ингээд бид нар чинь том болчоол тий одоо нэг насан туршиг шиг ээжийнхээ өмнөөс хаяада нэг юм хэлээ штэ цор гэж араас нь яана мо ээжигээ гомдоочихуу да яачвда гэж бодно. Гэтэл ард нь ингээд инээсээ миний хайртай охин гэж бэжэдэг байхгүй юу тий их хүний сэтгэл бол ийм л байдаг. Нөхцөл болцолгүйгээр хайрлах гэж ямар гоё хайр вэ тийм ээ. Юу ч хүсээгүй зүгээр л хайраа. Тийм ба. 12 төрсөн байж тээ. Бод. Яг юм. Төрөөч гэдэг юм. 12 удаа тэрхүү ямар цаг наргүй те. Тэр бүгдийг тэгээд тэр хүн бас тэрийг бүгд төрүүлж авах хэрэгтэй амьдраад л байсан байж та. Ажиллаж игээл бүдээч эсвэл те. Тэр үед ч нөгөө нэг юм юу айгуу сайхан ээжтэй. Одоо манай ханы ээж тэнгууд манай одоо зэрэгэлдээ хажуу талын айл майл хөрш эднэр тэрийг яг жихнээсээ л ээж охин гэж боддог. Тийм сайхан ээжтэй. Тэгээ бас дайлманд нь ээжтэй хайртай шүү гэж хэлмээр. Тэгээс амжилт. Энэ тэгээд бид нар одоо жишээлбэл ингээ бүгд ээжтэй маш хайртай шүү гэд хэлж байгаа. Гэтэл бидний бас үр удам биднийг ингээд дуурайчихсан нэг жижигхэн хувилбарууч гэсэн бидэнд асар хайртай. Бид нар тэдний одоо маш чухал нэг хүмүүс шүү дээ, тэ. Тэгэхээр яг энэ цаг мөчид нэвтрүүлгийн багийн зүгээс бас нэгэн сайхан ээжтэй бас гинтийн бэлэг барих гэж байгаа. За яг тэр нэг гайхалтай зочныг хамтаа өгтөө авцгаая. Сайхан бэлэг. Манай октябрь ихчих байгаа. Сайн уу? Сайн уу? За чи юу гэж ээжтэй одоогоо шүлэг уншчих юм уу? Аха. За хамтаа тэгвэл гоё. Шүлгээ сонсцгоё. Уншаад эхэлж байна. Уйл тавилангийн заяанд ам зангидж ирэхэд минь өхөл цэвлийн цаана үрээ аварсан амрал минь хан орчлонгийн хор харгуйд хүй цөгөж өндийхт минь халуун зүрхний ингэрт хайраа амьлуулсан ижээ минь гэгэн жаргалаа таньда бэлэг болгон барьж юу хязгаар үгүй хүслээ тайр болгон барь сэтгэлдээ би таныгаа сахиус болгон дээдлий зүрхэндээ би таныгаа мөнх хайрлж тэврээ ээжээ. За гайхамшигтай бодит одоо энэ дүрслэл боллоо шүү дээ. Манай том хүү айгуух тийм уйлдаг хөвгтэйсэн байхгүй юу? Аа.
30-40 минут унтах юм бол бид нар баярлдаг байсан. Тэгээ ингээд шүнжэнгөө уул чинь ямар ч эрүүл мэндийн шалтгаан байхгүй, баахан эмнэлгээр авч аваад ямар ч шалтгаангүй. Тэгээд энэ байдал нь үргэлжлээд дунд охин маань яг тийм охин төрөөд ингээд үргэлжлээд би 6 жил нойр дутуу ингээд амьдарсан байдаг байхгүй юу. Тэгээ заримдаа ингээд хүүхдээ тэрж жагаад ингээд сөхрөөд унах гээд байгаа юм шиг санагддаг байсан. Тэгэл ингээд бүүвэн дуудуулаад бүүвэн дуулч үйлчлэлтгүй юм байна гэж дотроо бодоод тэгээд ингэж энэ дууг дуулаад би ингээд дандаа юу яадаг гэсэн. Уйлдаг гэсэн. Оо шигэ том ирэ болсон шүү дээ. Унтаж амардаа бүүвэ энэ дууг ингээд дуулаад хүүгээ хараад ингээд уйлаад миний хүү удахгүй том болно доо гэж ингэдэг. Тэгээ яг ингээд энэ бүхнийг ингээд яхалаар эмэгтэй хүн их хүн л яг энийг ингээд төвчж чаддгийм бэлээ. Ер нь бол энэ олон жилийн нойргүй, энэ олон жилийн хүүхэд өвдөх те ингээд тэгэл яг л энийг манай ээж бас энийг ингээд туулцсан байгаа шүү дээ те. Тэгээд бүх одоо те эмэгтэйчүүдтэй бүгдэнд нь те ингээд бас Мартин амны те эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэд хүргэе. Та нар үнэхээр мундаг шүү. Тэгээ байглаасаа тийм өгөгдөл байдаг юм байлээ. Одоо эмэгтэй хүн өвдөлтийг мартдаг тийм тохиргоотой. Тэгэхээр маш хүчтэй өвдөж байсан ч гэсэн тэрийг ингээд тодорхой хугацааны дараа мартчихдаг. За ялангуяа ээж хүн гэдэг чи одоо хүүхдээ өвдөгт нь өвдөөд инээгт нь инээгээд явдаг. Тэгээд саяны одоо манай сайхан бэлэг хүү маань одоо ээжтэй ямар сайхан шүлэг уншваа бид сонсоод бас одоо хүү манаас сандарч байна. Яагаад гэхээр одоо сэтгэл зүрх нь хоолойн зангираад ингээд та хоёрыгаа сайхан ингээд байж байгаа бид нар үнэхээр сайхан байна. Гинтийн байла би хүүгээ ингэж орж ирнэ гэж юусоо бодоогүй сая хараад. Эхлээд хараад жоохон эвгүй орлоо. Ялчгүй нүлмсээ зайлглаа. Ийм сайхан нэвтрүүлэгт орж байгаа. Тэгээ хүүгээ бүр ингэж цэцгээрээ надад зориулаад шүлэг уншаад юм уу те. Монголынхаа сайхан ээж нар зориулаад ингэж шүлэг уншаад орж ирнэ гэж юусоо төсөөлсөнгүй байсан. Миний хөө ер нь их тийм хөөрхөө хэвлүүхэн байгаа өөрийнхөө хэмжээндээ хөөрхөн хэвлүүхэн айгуу тийм сурлуу хүмүүжлийн үед тий. Тэгээ хүү маань бас ер нь ярьж болох юм болов уу нөгөө 20 онд нэг жоохон өвдсөн гэх. Тий. Хүү маань 20 онд нэг жоохон өвдсөн. Тэгээд жоохноч байхгүй нэлээ хүнд өвдөв. Тэгээд бас бус ээж адил бас л хүнд ачаа өрөөд л тий. Тэгсэн хэрнээ урамтгэлч хүн тэгсэн хэрнээ бас нэг жижигхэн бизнесмен хүн болохоор тэрэндээ ингээд бүхэл юмыг зэрэгцүүлчихлээ. Гэхдээ бас 21 онд би яг коронавиг үеэр нөгөө бүх юм заал энэ төр хаацсан байгаа үеэр хамгийн анхны урамтэлчдийг нэгтгэсэн тоглолт заал нөгөө 50% та нээгдсэн дээ зөвшөөрөө коронавигийн. Тэгэхэд хамгийн анхны тоглолтыг хүүдээ зориулж сүнс сэтгэлийн аялалгуу өнөртэйгээр урамтэлгийн тоглолт хийжсэн. Тэгээд ер нь угаасаа Монголд ингээд дэмжлэхэд хүнд хэцүү гэдэг юм юу авцсан хүн чи яах юм Монголын бүхэл эмнэлэг томлог бүхэл хүмүүстээр очиод ингээд арга тасарсан хүний хувьд тэгээ гадагшаа яваад би Солонгос одоо ч гэсэн хүүхдээ дэмжлүүлдэг. Гэхдээ тухайн үед дэмжлүүлж ирсний хувьд бол одоо миний хайрцангуй сайхан өнөө ингээд бидний дэргэд ингээд ээжтэй зориулаад шүлэг уншаад тий нөгөө нэг өөр шиг том эр хүн болохгүй л явж л юм да. Ээжтэйгээ одоо тэгээд анхан бол нөгөө хүүгээ өвдсөн байхад би ингээд нэлээ мэлмэрдэг. Би ч ер нь айл нөгөө усан нүдэн гүнж гэдэг нэртэй бүр тийм сонир хүн байгаа. Тэгээд хүүгээ анх өвдөхэд бас их үед өөрөө бол юм туулж үдсэн, өвдөж үдсэн, янз бүр болж үдсэн. Гэхдээ хүн бол өөрөө туулах ёстой л байдаг юм билээ. Ээж үр хүүхэд өвдөн гэдэг бол их хүнд бол бүр хамгийн тийм одоо хорвоогийн хамгийн хэцүү мэдрэмж гэдэг бол тэр л баг гэж би бодсон. Тэгээд яг уу одоо ингээд 4-5 жилдээ ард түмнийхээ хайр амьдралээр те ардан гараад өнөөдөр хүүгээ ингээд шүлэг уншаад ингээд цогцог ээжтэй ингээд Мартин амны мэдээж хайртай шүү тэврийгээд ингээд явж байгааг нь хараад баярлж байна. Яг үнэхээр гоё жаргалтай цаг мөчтийн бол те. Тийм чухал одоо яг зөв. Тийм. Тэгэхээр ер нь альва ингээд юмны ард гарч ингээд чинь юу юм бэл ерөөсөө энерги юм бэлээ шүү. Өвдсөн ч гэсэн хүн би өвдсөн шүү дээ ч юм уу хүүхд мөн өвдсөн шүү гэл ингээд хүн ингээд сэтгэл зүгээ ингээд хүн өөдрөг байлах юм бол бүхний ард гарч чадах юм шиг санагдсан. Энерги гэдэг юм чинь за эдгнээ болно. Тэгээд би тоглолтоо хийхдээ хүртэл 10 гавьяат оруулаад хүүхдийнхаа нуруунд талд нь би зургийг нь поста бэлдэж штэ. Нөгөөнийхөө пострыг бэлдэж байхдаа 10 гавьяат би хүүхдийнхаа нурууны арталт ингэж яагаад хүүгээ яг 10 гавьяатын нуруугийн 10 гавьяатаар орж ингүүт өөдөөс ингээ урамтэлчдийн зургийг дэлгүүлээд би яг тэр юугаа хийжсэн өөр одоо бүр яг сая хийж байгаа юм шиг санаж байна. Тэгээд би за 10 гавьяат нуруунаас нь төсцсөн байхад миний хүүхд өндөхгүй бол
би одоо энэ хүүхдийг төрүүлж өсгсөн юу вэ? Би яагаад гэвэл нөгөө их хүний хариуцлага ямар байх хэвээр юм бэ? Одоо нийгэм дээр чинь нөгөө түрүү ярьсан шүү дээ. Гэр бүлийн хууль мод гээл те хариуцлагагүй нөгөө гэрээ хийгээгүй. Гэр бүлийн хуулийн гэрээ батлуулагаас болж дуртай нэгэн салжийн сарнжийн үр хүүхдээ өншрүүлж байна. Сайхан ингээд ирэх гээд ирсэн юм чинь сайхан өнгөлөө зүлгээд тийм үү? Сайхан ургуудаа цэцгэлүүдээ бид нар авч явах хэвээр ирээдүйн сайхан билээ ирээдүйн бүх сайхан хүүхдүүдийг бид нэр цогцлох хэрэгтэй болохоос дуртаадаа нээж амьдчаад дургуун хөрвөл салаад явж байгаа энэ тоглоомын амьдрал биш аахгүй. Хүн амьдрал дөрөөсөө хүн 2 бие болоод бүтээд амьдрал гэсэн бол ямар ч юм яасан байсан те туулж байсан тэрийг даваал арталтан гарах хэрэгтэй. Амьдралаа бүтэн авч үлдээд үр хүүхдээ ингээд өнөөдөр сайхан эрүүл сарвал аваад үлдэх хэрэгтэй. Ер нь ээжийн хайр л одоо энэ хүүхдийг эдгэж байгаа байхгүй юу? Нэг сайхан үг байдаг шүү дээ. Ер нь ямар ч одоо хүнд хэцүү ямар ч эвгүй зүйл болсон ээжийнхаа тухай бодоод ээж минь гэж бодоход тэр гай зовлон холуур өнгөрдөг гэж. Тэр сягийн цаг мөч та бас эргээгээд хүүхдээ ч гэсэн хайраа илэрхийлээд этник чиглэлийн бас гайхалтай уран бүтээлүүдийг төөрөөд байгаа ш. Тэр уран бүтээлийг сонсогдохоо. Ваа, тэснэ.
Хоолой хатсан байж магадгүй. Нэг ёстой гоё ундаага задлж За өгөө. баярлалаа. Эхлээд нэг амаа чиглэж байгаа. Япон ундаа шүү дээ. Өө за баярлалаа ямар гоё. Энэ саяны уран бүтээл reality show-наас гарч ирсэн уран бүтээл те? Гарч ирсэн шалгарсан мөн үү? Мөн шүү дээ. Ваа. Өнгөрсөн жилийн одоо октябрь бүдээрээ хамтарч дуу reality show-наас дууны бүх төрөл жанр дотроос этно багийг төлөөлж гарч ирсэн. Тэгээд дуу reality show-н дотроо бас нэлээд хамгийн одоо үзэгчдийн хандлт өндөртэй сайхан уран бүтээл болсон байгаа. Яа зэ. Манай баруун Монголын аялгау хэлцэлтий гэдэг. Хэлцэлтэй ингээд одоо яг манай увс нутгийн аялгаа. Хэлцэлтийг дайралцъя гэдэг утга маань манай нутгаар хэлцэлтий байхгүй юу? Тийм болохоор бид хоёр сая хэлцэлтэй дайралцлаа. Та бүхэн бас хамтдаа дайралцсан байхаа гэж найдаж байна. Маш гоё шин. За баярлалаа. Тэгээд та бүхэндээ энэ гайхалтай сайхан баярын өдрийг мэндийг дахин хүргэж байна. Бас үзэж байгаа нийт үзэгчдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монголын бүх гайхамшигтай эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, хүүхнүүдтэй хүргэж байна. Баярын мэндийг хүргье дахин. Баярлалаа. Ямар халуун байна. Бүр 100 байгаа юм шиг санагдчихлаа. Оо, тийштэй. Энэ чин супровын хамгийн амттай. Хаанч хизээж идэхэд зугаатай. Айдуу нэгийг авах. Дахиад нэг Сукра овен тосон биш. 100 чарсан хамгийн гоё снэк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Ямар халуун байна. Бүр 100 байгаа юм шиг санагдчихлаа. Оо, тийштэй. Энэ чин супровын хамгийн амттай. Хаанч хизээж идэхэд зугаатай. Айдуу нэгийг авах. Дахиад нэг Сукра овен тосон биш. 100 чарсан хамгийн гоё снэк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Та нарынхаа дуу бүгжийг ингээд сонсоод ерөөсөө ямар гайхашигтай юм бэ? Одоо нэг буцаад нэг жоохон сериосныхаа асуулт байна. За манай тэрний өмнө одоо манайхан сайн амныхаа ангааг тайлбар нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Глюкозоо асуугаарай. За манай одоо сан мэгэлээ уншуу таад маа сайхан. Тэгээ сайхан сан мэгүүл. Ястай гоё штэ. Эзэн хааны зараалаар тань зориулөө. Танаас нэг бас нэг сони юм асууч бас манайхан нэвтрүүлгийг үзэж байгаа нөхдүүд нь ойлгоорой. Одоо нэг хэсэг чи их хурлаар нэг 2 ихнэр 3 ихнэрийн асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ юу нь зөвөө буруу юу? Хуучин чинь монголчууд ч уламжлалаараа те. Үүнийг дэмжсэн үү гэх. Их хатан баг хатан гэж байдаг шүү дээ. Та хоёр нь дэмжиж байгаа юу? Яг юу гэж юу дэмжих юм бэ? Дэмжихгүй. Гэхдээ үнэхээр одоо гараад ирвэл хуйлаа дагахгүй та. Хариулмааргүй. За. Дэмжих юм бол бачаа шууд гэх. Гэхдээ хуйлаа юу дагахгүй. Хууль гарч. Одоо хуйлаа дагна гэж. Хуйлаа дагна шүү дээ. Тийм Монгол улсын иргэн бүрийн хуйлаа дагаад явах ёстой шүү дээ, тийм ээ? Тий. Биш одоо тэгээд хэрэв тэр хууль батлагдвал бас их сони юм болох нэ. Эхнэртэйгээ нэгдүгээр эхнэртэйгээ муу да хоёрлогоо явал. Хоёроос гуравлогоо явал. Айгуу завхурсан юм болох нэ тийм. Хамттай байна гэдэг байгаа шүү дээ. Бүгдээрээ хамттай байна гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээд 2 3 их нэртэй улс орнууд байгаа штэ тийм. Тэд нар маань болохоор яагаад ингээд хамтдаа оршин тогтнодог гэхээр мэдээж эхэлж гэрснээрээ 1-р 2-р 3-р гэж тооцогдож байгаа ч гэсэн
Яг тэр одоо хувцас авч өгөх юм бол яг адилхан хувцсыг ингээ авч өгдөг. Тэ яг юм авч өгөх юм бол яг ижил эрх тэгшээр ингэж ханддаг учраас ингээд эвтэй нартай байгаад байдаг гэж байгаа байхгүй юу. Түүнээс биш яг бидний төсөөлж байгаагаар юм ялгаа үүсээд бүр эсэргээрээ тий. Наад дээр чи нэг онгоо нэгсэн шүү дээ. Арабын шейх 8 эхнэрээ дагуулсан. Би ч юм тайртай цааш нь дамжуу. За ер нь бол одоо жоохон наригж байгаа юм шүү. Тэгээ өнөөдөр бас бид нар чинь дандаа алийн болгон бас одоо ингээл сериосны царайлаа суугаад байх тийм ээ. За сүүлийн үед манай дэг ах сэн сайхан бизнесийн салбарт хөл тавьжээ гэж бас яриа та. Тэгэж хэлэхэр чи бас арай үгүй нөө татвар матвар болоо явчихсан. Тийм биш. Нөгөө уран бүтээлчд бид нарыг одоо нөгөө одоо үйл ажиллагааныхаа үйлсийн хүрээнд нүүр сарай болгох. Тийм одоо үйл ажиллагаанд явагдаж шүү дээ. Бид нар ямар нэгэн угаалгын бараа бүтээдэг рекламад тийм ээ. Түүнд лугаа мэт мөнхөд ургах наран гэдэг компани одоо нүүр царай болж би сая Өвөр Монголын Хянган аймаг. Одоо Өвөр Монголын Хянган аймаг чи одоо энэ хамгийн үржилшинтэй тийм хөрш шороотой тийм газар юм байна. Түүний нийслэлийг Улаан хот гэдэг. Энэ Улаан хот шүү дээ. Өвөр Монголын хамгийн анхны нийслэл байж. Тэр нь манай Сүхбаатар аймагт их ойрхон учраас тэгээ газрын хөрс юм маш сайн. Чаашлуулсан байна. Хөх хот руу гэж нүүлгсэн ба шүү дээ. Биднээс холдуулсан байна. Тэгсэн Хянган аймгийн тэнд 33 жилийн түүхтэй Ванжиа гэж компани. Өвөр Монголын Ванжиа гэж компани. Ванжиа гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр 10,000 нэмэх гэсэн утгатай. Дэлхийн 52 улсад өөрсдийн 200 гаруй нэр төрлийн дандаа хүнсний эко нөөцлөг бодис агуулаагүй. Тийм бараа бүтээгдэхүүнийг дэлхийн 52 улсад ингээд нийлүүлдэг. Би тэрийг нүдэрээ үзээд 400 хүний ажилтнтай 2 ээлжээр 824 цаг ажиллаж байсан гэсэн үг. Зогсоо зөв. Ингээд шанцаа. Дэлхийн 52 улсад гэдэг нэг нь хятад нь өөрөө орж байгаа шүү дээ. Тэр бомд 700 сая хүний тэр шанцаа нийлүүлж байгаа тэр би зүгээр нэг тийм нэг жижигхэн юм гэж бодохгүй юу. Тэгсэн тэр үйлдвэр мангар том үйлдвэр. Би зүгээр шок. Би энэ юуны нүүр царай болж байгаа юм бэ гэж. Урлаг бас нэг буян байна да. Ингээд мөн ахын 8 нэр төрлийн одоо энэ байгалийн цэвэр эко нөөцлөх бодис агуулгадаагүй 8 нэр төрлийн шанцааг Монгол эх орондоо оруулж ирсэн компани нүүр царай боллоо. За баяр хүргэе. Баяр болж байгаа учраас. Ингээ баяр болж байгаа учраас би одоо ингэ би сайхан гоё амттан бэлдсэн байгаа та нартай. Би тэр түүнийг бас гоё амсуулангаа бас ингээ сайхан үзэсгэлэн бүсгүүчүүдэд зориулж өнөөдөр бас телевизээр үзэж суугаа Монголын үзэсгэлэн бүсгүүчүүд ээжүүд та нартай зориулж би урлагийн гавьяа цэцгэлтэн цэцэрлэгийн хөгжим төрийн сойрхолт бовод оржин шүлэг Тэнгэрийн бүсгүй. Тэнгэрийн бүсгүй өргөн барьж дуудаа. Тэг би тэнийг их амттангаа. Тэгээ. Амтлуулъя тэгөө. За. Нөгөө мөнгөд ургах наран компани орж ирж байгаа нөгөө байгалийн цэвэр эко нөөцлөхөөс агуулаагүй энэ шанцаа. За энэ тань шанцаа одоо ингээд та бүхэн бүгдээр ингээд амсна уу? Энэ гэхдээ их олон төрлийн юм шиг байна тий. 8 нэр төрлийн одоо ийм шанцаа. Тэгээ өөр амттай. Тий энэ үнэхээр гоё амттай. За илүү. За бүгд ид. За тэгээ. За амсаа хэдүүлээ. За нэг босоод бүгд амс. Цагаан өстэй болох чинь хоолн дээр айтайгаа түрүүлж хүргээ тий. Өөрөө ч бас махлаа чи байхгүй дээ. За тэгээд. За босоо амсч юу. Махаа идэд дээ шүү. Гол нь шанцаад байгаа. Гол нь шанцаад байгаа. Сайхан гурлаа аваад сайхан ороогоо хилдэ хэдүүлээ тийм ээ. Гол нь шанцаад байгаа. За 5 4-өөс нь бүгднгээс нь амсаарай төхөө. За махтагаа хойлоод. Тэрийг ингэж авах. За тэгээ бүгд нэг юм гоё амталж байгаа санаас илэрхийлээд нэг суучих да. Шанцаага. Та нар гол нь шанцаага амсах ёстой шүү. За махуул зөндөл хийж байгаа шүү дээ. Тийм махуул зөндөл хийж байгаа. Гол нь шанцаага амсах ёстой байхгүй. Тэгээ 5 төрлөөс нь амсах болно. Энэ махыг дэгийн шанс нь ямар гоё амттай байна. Олон шанс. За ногоо бол бас янзтай гоё байна. Гэртээ чанж авч ирсэн. За тийм махуул яг вэ? Махуурл ер нь бол хараа хоол боловсруулах одоо энэ эргэтэн буюу энэ хүн түнд хооллуудыг одоо даршилсан энэ ногоо амтсан ногоо бол шингээж задлж өгч идэг. Би ч амар хоолны нэг юм. Би сүүлийн дан хоол моолны асуудлыг их явуулаа да.
Гэхдээ хамгийн гол нэг нөөцлөгч ороогүй байна гэдэг чинь монгол хүн монголчуудаа хайр илэрхийлж бас ийм гоё бүтээгдэхүүнүүд өсгөө яваад байна шүү дээ. Сая бол энэ цагаан сараар бол одоо бүр их мундаг юм боллоо. Тэгээ манай монголчууд ч бас ингээд өөрсдөө ингээд нөгөө цагаан сар болохоор ч нөгөө бууз ажиг нэ төмсний салаатаа хийгээд байцан салаатаа хийгээд явдаг шүү дээ. Тэгээ манай энэ мөнгөд ургах наран энэ компанид оруулж ирсэн шансааг бол одоо цагаан сарынхаа ширийг их гоё чимэж орж ирсэн хүмүүстэй бол одоо ингээд амтлуулж одоо за ямар өсөөлөө эхнээс ахвал амтлагын талаар хамгийн гол нь хаанаас авах юм? Өвөр Монголын Хянган аймаг. Бид хаанаас өвөр Монгол явах нь? И-март. За. Намингийн бүх салбарууд. Намин супермаркетын бүх салбарууд. М-маркет. М-маркет. Тий. За тэгээ бүх одоо нэг том сүлжээ дэлгэрүүдээр одоо Дэги брэнд нэр нь ямар нэртэй вэ? Ванжа. Яг худалдаан дээр тийм нэртэй байх юм байна те. Ер нь дэгийн маань байна шүү дээ. Ер нь уушлаа их мэдлэгч. За. Хараа манай энэ И-март чинь өөрөө лабораторитой. Тэгэхээр энэ ямар нэгэн одоо бараа бүтээгдэхүүнийг шинжилж судалж үзэж нөхцөл биелүүлэг бол борлуулахгүй. Энэ яагаад борлогдов? Яагаад гэвэл энэ чинь дэлхийн стандарт нөгөө тамга авцсан. Дэлхийн 52 улсад худалдаалгаж байгаа ийм бүтээгдэхүүн учраас нүүр бардан би энийг рекламж байгаа. Тэгсэн чинь манайхан бас нөгөө сайн дотор саар гэж юм байна. Хор. Тэгээ тэнгуү чи би ингээд яг рекламж хийсэн хор гэж айгүй эвгүй хэл орж юм биш. Хор биш халдаач гэдэг. За тэгвэл ямар амттай байна? Тасархаа байна. Юм ба. Айгуу гоё зөөлт мэдээж гоё. Баяр тэгээд манай дэгийг хардаа дэгийн маань маш гоё юм тостаасан гоё янз янзын хоол идэж явхад бол үнэхээр гоё нүүр царай болж байна. Дэгийн маань ерөнхийдөө яг ийм гоё Монгол ирэх хүн байхгүй юу? Та бол одоо ер нь энэ гоё хоолоо идэл гоё болог хийгээд явах юм бол та ер нь өвөр Монголдоо ер нь та дэлхийд гарлаа шүү. Үнэхээр одоо манд 1.4 тэрбум хүн гэдэг чи одоо том зах зээл үстэй тийм ээ. За тэгээд сайхан зах зээл дээр гарсан шинэлэг гол нь монголчуудын эрүүл мэндэд ийм тохирсон бүтээгдэхүүн гэдэг бол нэр үнэхээр гоё ялаа. Гол нь соён бод толгойд хэзээ ч буруу юм рекламдахгүй байхгүй. Тэгээ соён бод толгойд шивэлжээл нэг хөгийн юм ингээд төмөө олондоо үндсэндээ тараагаа явж байгаа юм бол шившиг. Тийш шүү. Тэгэхээр би бол баталгаатай дэлхийн чанарын тэмдэг авцсан ийм одоо зүйлийг одоо дэгийн маань ер нь хэр варгийн юмд ер нь ордог хүн биш. За одоо ингээд гоё тийм махаа идсэн юм чи араас нь манай нэвтрүүлгийн хамтрагч бүр ингээд цаанаасаа цохилгоотой калпис сам мэгүүл за түүнийхээ араас гоё самраа идээд яг одоо дэгийн ахыг бүгдээ гоё тайзнаа өрөцгөө. За тэгээ дэгийг өрөө. За тэгээс өмнө би бас бүсгүүчүүдээ сарнаас авчирсан. Тэгээ сарнаас бас бэлгэлж идэх хөө. Дуулж явахдаа та нэг юм гоё армацэг яваад ингээд өгч. За болж байна. Дуулж явахдаа л ороод ир дээ. За бол
Цогоо яасан уу? Йоо, янзаг баярлаа. Дэгийн маань ер нь маш энэ дага хүүхдүүдийг бүгдийг нэгчлээ. Үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийн тухай, ээжүүдийн тухай үнэхээр одоо гайхалтай уран бүтээлтэй. Жилийн дараа дэгийн маань нэг Ванжа гэдэг гоё дуу гарах байхаа. Ванжа. Зааста үнэхээр одоо хэлхүүг алгаа үнэхээр гайхалтай. За манай сэтгэл зүйчээсээ би бас нэг зүйл асууя гэж бодлоо. Сэтгэл зүйн шинжилгээ ухаангаа хөгжөөд хүнийг нэг 4 темпераменттай гэж хуваагаад байсан чинь сүүлдээ 8 темпераменттай ч болцсон байх шиг. Ер нь одоо энэ сүүлийн үед ер нь юу болоод байгаа юм бэ? Одоо эрэгтэй эмэгтэй ялгаагүй гэдэг ах юм. Энийг ерөөсөө ойлгодгүй. Яг ер нь бол сүүлийн үед тарих судлалыг нэлээд сайн судалж байна. Хүмүүнлэгийн сэтгэл судлалыг бас маш их судалж байна. Тэгэхээр ер нь бол хүнийг яг юм бодгаал гэдэг байдлаас нь одоо авч үзчихье бүгдээрээ. Ялгаатай шинж чанарыг бид нэр ярих юм бол хоорондоо муудалцаад бие биенийгаа үгүйсгээд бие биентэйгээ өөрөө өөрийгөө харьцуулаад ч юм уу те ийм байдал руу очтгоо. Тэгэхээр яг энэ хувь хүний одоо те онцлог байдал те бас ижил төстэй байдлуудыг бол илүү их одоо ярья гэдэг нэг ийм одоо чиглэл бол нэлээд түгээмэл байгаа. Гэхдээ одоо таны хэлсэнтэй зан чанарын ялгаатай талууд бол байна. Жишээ нь таад маа нөгөө бие хүний одоо тий онцлог шинж чанарыг ийм 16 шинж чанар хуваацсан. Тэрийг сонсчихсан уу? Сонсоогүй байна. Тий. Тэгэхээр ихэнх сонсог байгаад байна тий. 16personalities.com гээд пэйжээр ороод тэгээд хүн болгон өөрийнхөө ямар одоо онцлогтой, ямар давуу талтай, ямар суул талтай юм тий ямар зүйл дээр илүү чадамж хөгдөлтэй байгаа юм гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Тэгээ төрөн дээр хайрын харилцаа нь ямар байх юм тий ажил төрөл дээр ямар байх юм бүгдийг бүр мэдэх боломжтой байхгүй юу. Хэрвээ энэ онцлогоо мэдчих юм бол бид нар ялгаатай байдлуудаа хүлээн зөвшөөрч эхэлнэ. Энэ маань ийм штэ. Тэгээ энэ хүнээс заавал хурдан төргийн юм шаарддаг хэрэггүй. Би ч нэг анаалны хүн юм биш. Мөн үү? Мөн үү? Юу лээ? Ер нь бол наа чи нэр зөв ярьж байна. Аналитик хүн юм тий. 16 жилийн аналитик хүн мөн үү? Байж болно тий. Тийм байна. Олон нөгөө тэр асуултанд чинь яг хүн өөрөөрөө хариулдаг байхгүй юу тийм. Анаалныг би буруу ярьсан. Ер нь биш ээ. Залгийн боллоо. Тэр юу гэсэн үг юм бэ санаад ирсэн. Алаа боллоо. Биш бас буруу биш ээ. Яг дэгийн хэлж байгаа бол яг тийм темперамент бас байгаа байхгүй. Арьсны, нүдний, харааны, үнэрний, булчингийн анаалны гэж байгаа. Тийм байгаа. Байлгүй байна. Буруу өөртөө буруу. Тийм. Дэгийн маань ер нь маш их мэддэг хүн байх шүү. Маш одоо ухаантай хүн байх шүү. Тийм баярлалаа. За баяр хүргэе. Бид энэ нөгөө нэг таад одоо бүгд л бид сошиал хайг бүгд л ашигладаг шүү дээ. Тэгсэн чинь хамгийн их заяа хүмүүсийн одоо кино яагаад бүтээм бэ гэсэн чинь амьдрал өрнөж байгаа юм чи аргагүй шүү дээ гэдэг шиг яг л одоо манай үүсдийн 10 гаруй жил ингээд идэвхтэйгээр хөтлж байгаа монголчуудын яг амьдрал зүгээр л тэнд буцалж идэг. Тэр бол нөгөө нэрээ нууцлсан захаа гэд групп. Тэнд бол өдөрт бараг 100 гаруй захаа ирдэг гэж байна. Тэнд чинь зүгээр бидний төсөөлөггүй нөгөө солонгос сериал цааш. Бүр маш сэнсэн зүйлүүд гадаг. Тэндээс ингээд гаргалгаа гараад магадгүй нөгөө салж байгаа сарнж байгаа хүмүүс иргэд нийлдэг ч юм уу. Зарим би нэг захааг нь уншсан чинь сүүлийн гэр бүлийн салтанд юу нөлөөлж байна гэсэн чинь үеэл хаяалууд хоорондоо одоо учир ургуулхаас үүдэлтэйгээр маш их гэр бүл салж байна гэд би тэрийг сонсох бүр амар сонир гат. Тэр яг зүгээр амт амжсан яриа байх гэж бодож байна. Манай тэр гуравч анх яагаад нэгдсэн гэхээр эхлээд ээжүүдэд дэмжих бүлгийн уулзалт хийдэг байсан байхгүй юу. Гэртээ байгаа ээж маань ер нь бол ингээд нийгмийн хязгаарлалтанд орчиж байгаа шүү дээ тий. Өссөн үедээ одоо физикли хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа. Тий өссөн үедээ унтаж өссөн үедээ идэж ч юм уу ингэж чадахгүй. Дээрээс нийгмийн харилцаанд орж чадахгүй. Орлогын хувьд одоо хин нэгнээс хамааралтай болно. Тэгэхээр бүх ээжүүдэд ийм төрсний дараа одоо тий хямрал ингээд бий болдог. Тэр хямрал нь даамжраад сэтгэл готрол болно. Даамжрахгүй бол одоо хэрүүл уруул ингээ маргаан төдийхнөр ингээд үргэлжлэн. Гэтэл манай Монгол соёл чинь өөрөө ойрхон бөгөөд олон төрдөг соёлтой байхгүй юу. Гэтэл ингээд нийгэм өмнө нь бид нар малаа хариулаад хөдөө байж байхдаа тэр зүйлийг ярих боломжгүй байж. Одоо болохоор нийгэмд ингээд өөрөө өөрийгөө маш олон стандартуудад харьцуулах юм нөхцөл үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би хаана байгаад байна, би яагаад ийм байгаа вэ гэдэг ийм одоо асуулттай ээж байна. Тэгээд дэлхийн нийтэд гаргасан судалгаа гэдэг байхгүй. Хэрвээ гэртээ байгаа ээж хүн аз жаргалтай байх юм бол гэр бүл аз жаргалтай байна гэдэг юм судалгаа гарсан. Тэгээд юу яасан? Тийм дэмжих бүлгийн уулзалт хийгээд ээжүүд маань ирээд ингээд өөрийнхөө асуудлын талаар хоорондоо ярилцаад стрессээ тайлдаг байжгаад энийг нь ерөөсөө бүх хүнд хүртээмжтэй болгоё. Бүх хүн сэтгэлээ уудлах хэрэгцээ байна.
Тэгээд хүн ингээд юмаа бичгээрээ эсвэл хин нэгэнд ярихаараа стресс нь тайлагдаад өөрөө асуудлынхаа гарцыг ер нь олоод авчдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэхлээр зөвлөгөө очиод авна гэдэг байгаа. Үгүй гэтгэд тэр асуултаар дамжуулаад одоо таны тэр нөгөө нэг тий өөрөө олж харахгүй байгаа тэр асуудлуудаар чиглүүлдэг байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингэж групп болгочихсон. Тэгэнгүүт энэ групп маань болохоор одоо ингээд сүүлийн үед одоо хууралтын асуудлаар дүүрэн одоо групп боллоо тий. За тэгээд салалтаар дүүрэн групп боллоо. За тэгээд сүүлийн үед бол мөрөтэй тоглоом нөгөө бет гэдэг зүйл бол маш их гарч ирж байна. Тий. Ингээд ийм асуудлууд бол нэлээд түгээмэл. Тэгэнгүүт энэ групп чинь ингээд 10 жил үргэлжилчихэж байгаа байхгүй юу. Гэтэл ингээд үе үеэрээ ингээд айгүй өөр байдаг. Жишээ нь би ингээд анх одоо тэр группыг ингээд байгуулчаад 2-3 жилийн дараа дан салалт л ярьдаг байсан. Дан нөхөртөө гомдсон гомдлын тухай л ярьдаг байсан байхгүй юу группууд маань. Гэтэл ингээд дахиад нэг хэдэн жил өнгөрсөн чи дандаа хууралт айгүйх ингээд захианууд ирдэг болоод сүүлийн үед бол мөрөтэй тоглоом нь илүүх ингээд ирдэг болоод гэхдээ энэ 3-4 сэдв бол ерөөсөө мөнхийн ингээд байгаад тэр нь одоо юутай холбоотой байна гэхээр хүмүүс нөгөө одоо харилцаан дээр ингээд айгүйх асуудалтай байна. Өөрөө өөртөө харилцах харилцаанд байна. Бас PUBG тоглоод гэр бүлээсээ салж байгаа ирчүүд олон байгаа шүү. Тэр бол бас нэг донтолтын том хэлбэр. Бат жав доктороосоо би бас нэг зүйл асууя гэж бодлоо л да. Таны хувьд одоо хууль зүйн талаар 30 гаруй ном тавих хэл хэвлүүлсэн дэлхийн олон улсад очиж илтгэл тавьдаг сэтгэл одоо энэ хуулийн талаар маш олон зүйлийг ярьдаг штэ. Гэр бүл туслах тухай олон хавцлагыг уншаад миний бодлоор эмэгтэй хүнийг амьдралд алдсан алдаатай нь арга нь олдохгүй ааштай зүг хайрлаж чадах юм бол тэр хүнийг эр хүмүүнэл гэж би ойлгоод байгаа штэ. Түүнээс алдсан алдаа болгоныг сөхөж яриад арга нь олдохгүй ааштай гэд ад үзээд байх юм бол эн чи өөр амьдрал биш болох байхгүй юу. Тийм учраас энэ бүхнийг багтааж чаддаг сэтгэлийн тэнхээтэй хүнийг л эр хүмүүнэ гэж би ойлгож байгаа. Тиймээс амьдралд эхнэр нөхөр болно гэж суусал юм бол эр хүн шиг л эр хүн байцгаамаар байгаа байхгүй юу. Гадаад хүмүүсийн одоо энэ гэр бүлийн байдал, монголчуудын гэр бүлийн байдал хоёрын хооронд хэр их ялгаа байдаг юм бол. Таны нөгөө олон жилийн судалгааны бас тийм зүйл байна уу? Байлгүй байх та. За миний хувьд ч болохоор гадаадын одоо бол 2 жил их сургуулийн зочин профессороор одоо ажиллаж байна. За тэгээд олон улсын одоо харилцуулсан их зүгүүдийн хичээлийг зааж байна л да. Тэгээд хүнийхээ хувьд бол гадаад дотоод юу гэдэг хятад Монгол Англи Америк хүн ижих шүү дээ. Хүмүүсийн амьдрал бүгдээрээ л ижлэх. Монголчууд бид нар юу хийдгүү яг л тэр амьдрал тэнд байдаг. Гагцгүй хууль эрх зүйн орчныхоо хувьд гэр бүлийн одоо харилцаан дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр өөр байдаг байхгүй. Эрх зүйн харилцаа л өөр байдаг. Хууль нь л чанга байдаг. Тэрнгээрээ энэ их олон сая хүнийг одоо зөв зохистой зохицуулж явдаг. Өвгөрөө нь юусэн ялгаатай. Шолоохон хэлэхэд бол Монгол улсын одоо юуны хувьд бол энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр за энэ гэр бүлийн хууль, за иргэний хуулинд бол учир дутагдaltaй юмнууд их байгаа шүү дээ. Бид нар энэ хууль ярихаараа шулуухан хэлэхэд хууль тогтоогчдод бас хандаж хэлмээр байгаа байхгүй. Сая яахвтаа би нэг хаяа нэг үг хэлдгийг. Тэгээд тэрийг хүлээгээл авдгийг. Тэр одоо хүний эд хэрэгцээ авсан тухай ярихаар би тэр ороод эрүүл мэндийн сайдаа тэр хүнд дооноорт хүндэтгэл үзүүлсэн танаа яамны хууль заасан үүрэг шүү гэж хэлэхээр гэлтэн очиод ч юм уу те. Согтуугаар машин барих юм бол энэ эрүүгийн ялтаа болгоог хэлэнгүүт 2 хоногийн дараа хууль зүйн яамнаас ажлын хэсэг гаргаал те яралтай журмаар одоо юу гэдэг юм хууль согтуу тээврээс барих юм бол 20 халтаа болохоос ахуулаад яг тэрнтэй ажиллах би энэ 2 жилийн өмнө дөө бас ингээд доронтой 7 настай хүүхдийг хойд эцэг нь аваачаал дэрсэнд аваачаал амьс нь хохироо зэрэг гарахад би хэлсэн байхгүй энэ хууль тогтоогчд энэ хүүхдийн эсрэг үлдэж байгаа гэмтрэгүүдийн ялын бодлогыг би чангалах хэрэгтэй байна гэж хэлсэн. Цааз яа. Ярьдаг. Тэгэнгүүт яасан их хурлын дарга тэр үгийг хүлээж авдаг. Намрын чуулганы хэлтэр. Ерөнхийлөгч сайд нь хүлээж авдаг. Ерөнхийлөгч нь яг энэ үгийг хэлдэг. Харамсалтай нь шийдвэр гаргахдаа бас л нэг санаанд өрөхгүй бараг шулуугаа хэлэхдээ ерөнхийдөө хулигтай тийм шийдвэр гаргаж байгаа шүү. Жишээ нь өнөөдөр бага насны хүүхдийг одоо хүчин тэтгэх юмсүүл бага насны хүүхдийн амь насыг хохирох асуудал яригдж байна. Өнөөдөр энэ хэргийн санкц нь 12-оос 20 жилийн бүх насаар байсан байхгүй. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл дээр хариуцлагын чангатгаа тэгжээж эн чинь буурдаг маа хэлэнгүүт дээдлийн 25 болгоо ичиж байгаа байхгүй. Тэгвэл доотлын нэмээгүй. Өнөөдөр эрүүгийн хариуцлага дээр доотлын нэмэхгүй байна гэж юу гэсэн үгээр энэ одоо ялгаа гарахгүй байгаа байхгүй. Хохирлоо төлөөл гэмруугаа төлөж юм бол нөгөө доотлын ял авдгараад авж шít. Тэгэхээр энэ мэтлэнгээр ингээд хууль тогтоогчд маань хэлж ярьж байгаа зүйлийг нийгмийн энэ асуудлыг одоо гаргаж тавьсан тэр
зүйлээ шийдэхгүй хэлбэрдэх байдлаар сошиалд хандангууд хандсан зүйлийг биелүүлж байгаа мэтээр асуулж хандаад байгааг би өнөөдөр хүүхдийн одоо эмэгтэйчүүд эрхийг хамгаалах энэ өдөр би зөвхөн хууль тогтоогчд би хандаж одоо хэлэх гэсэн юм аа. Телевизч байгаа улсуудад цаазын ял байна шүү дээ. Тийм. Цаазын ялыг одоо ингээд байхгүй болохоор улам энэрнгүү зөөлөн болдог ч юм уу. Цаазын ялыг сэргээхээр хүмүүс улам хатуу болдог гэх нэг юм яриад байх юм. Ер нь аль нь үний юм бэ? Тийм байх хэрэгтэй. Цаазын ял чинь байх хэрэгтэй байхгүй. Дэлхийд 200 гаруй улс орн байж байгаад нь 100 гаруй улс оронд нь байдал зүйл байхгүй. Цаазын ялтай байна гэдэг чинь хүн цааслаад байх гэсэн үг биш шүү дээ. А зүгээр ял гэж өөрөө хүмүүжлэх цэвэрлүүлэх урдсан сэргийлэх агуулгатай байхгүй. Чи хүний аим хохирол чамайг адилхан омичи хохироно гэж хэлэхээр аимхаа нөхдөд болдгол байхгүй. Үнийг л яриад байгаа болохоос биш. Одоо юу гэдэг бүх хүнийг цаалах зүйл байх. Монгол улс чинь түүхэндээ хүннүү сүнүүгийн үеэсээ эхлээд нардын хувьсгалаас эхлүүлээд энэ өрүүгийн бүх хууль тогтоомжууд чинь бүгд нь л жишээ нь цаазын яд чинь байж лээсэн. Харамсалтай нь одоо байхгүй болсон. Байхгүй болчоор өнөөдөр хүмүүс юу гэж ярьж байна? Чамайг алдсан байхад би төдөн жил суугаад арнаа л гэж байгаа. Одоо шулуухандаа ирэх юм бол хуучин 10 жил 15 жил сууна гэдэг байсан. Одоо 5 жил суугаад гарна гэж яриа шүү. 5 ч хүрэхгүй болсон шүү. Тэгээд нөгөө энэ бол өнөөдөр хүний эрх талаас маш буруу зохицуулт байхгүй. Цаазын ярихаар хүний эрх талдаа зарим нэг улсууд гэж байна. Тийм биш шүү дээ. Өнөөдөр найз охиноо өөртөө суухгүй, үерэхгүй гэсэн төлөө аавтай нь, ээжтэй нь, хүүхдүүтэй нь гэрийн гаднаас нь түгжээд бензин асаагаад шатааж байхгүй. Яахаараа хүний 2 3 4 5 хүний амийг хохироочоод хахад тэр хүнд хариуцлага байхгүй. Ялтангийн одоо юу гэдэг юм те тэр зэрлэг хүний эрх ярьдаг. Ийм л зүйл байдаг. Тэгэхээр бол цаазын ял гэдэг бол би байх ёстой гэдэг. Тэгтээ өнөөдөр ярих ёстой асуудал хэсэг нь бүүмэд. Ер нь бол энэ хүний эрхтэй ярих ёстой хамгийн том зүйл нь бол энэ шүү. Замын гол цагдаа байхад бид нар яадаг вэ? Дөрмөөрөл явдаг. Магадгүй цагдаа байхгүй болохоор удаан шар гэргээд нэг хальт орох тохиол байдаг да. Энд чинь өргөсөн сэргийлэх байхгүй. А тэгвэл өөрөө чи асуудалж байгаа ярьж байгаа зүйл бол өнөөдөр хүний эрхийн хамгийн том өргөсөн сэргийлэх маш том зүйл шүү гэдэг би зүгээр энэ дашрамд бас л хууль тогтоогчдод хандаж хэлмээр байна. За маш их баярлалаа. Энэ бол зүгээр нэг баярын өдөр биш ерөөсөө л үгүй хэлэх хэрэгтэй, эрхээ хамгаалах хэрэгтэй тийм ээ. Одоо манай Бямбагасаа би асуусаа. Бямба маань одоо кинон тоглолоо. Бямба зөндөө гоё дүр бүтээсэн. Тэгээд Эрот дүр бүтээсэн шүү дээ. Ер нь тэр дүр бүтээхэд ер нь хэр хэцүү байсан бэ? Тэр дүр зүрхэнд нь орж яа. Эрос гэдэг нь орт. Тийм. Тэр бол үнэхээр за нөгөө зэрлэг цэцгийн үлэмжид одоо 11 жилийн өмнө юм уу тоглосон. Тэгээд миний хамгийн анхны одоо кино дэлгэцийн уран бүтээлээсэн Хувьсал продакшны хамгийн анхны бас уран бүтээлээсэн. Тэгээд бүжигчин хүн учраас тэр дүр илүү ойрцсон юм шиг үлээ. Нөгөө бид нар чинь одоо ярихтаа хүртэл одоо дэг ах түрн ахур мурч яагаад юм бэ? Тэгээд нөгөө энэ бүжигчин өөрөө нэг юм эмгтээлэг тийм манертай харагддаг учраас тэр дүр дээр илүү одоо илүү таарсан. Тэгээд яг тэр хэсэг дээр нэг голд нь усанд ордог хэсэг байхгүй юу? Тэгээд тэр хэсэг чинь яг нөө Төв аймгийн Эрдэнэ сумд хамгийн анхны зураг авалт болоод хамгийн анхны зураг авалт яг тэр хэсгээр эхэлж байсан. Яг миний нөө усанд ордог хэсэг. Тэгээд тэр кино багийн 20-од эрэхтэй хүүхдүүд тэгээд ингээл арталт нь байгаа. Бөөнөр. Би ч бүр ичээ. За бүр үнэхээр хэцүүсэн. Тэгээд сүүлдээ урнаа ичээ. За битгий маялаа гэж за гэж орсон. Тэгээд яг тэр хэсгийг л та хараад энэ. Гэхдээ энэ нуруул гардаг шүү дээ. Өөр тийм шалтгаан болгон байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь би ингээ харахаар нэг л тийм айлгүй үхэл харагдаад байдаг байхгүй. Нэг л одоо алхаж гисэж байгаа юм тийм ээ. Нэг юм ингэсэн нөө. Тийм би айгуу дуртай хайртай миний тэр дүр бол Чингис хааныхаа тухай үр хооч нь мэдэхгүй. Би чамайг олоодаа авч гарч чадахгүй. Миний дээр хитэн гарсан. Би одоо ч мэдэхгүй. Би яа. Ер нь нэг эмхтэй хүний нэг юм дотор нь нуугдж идэг дүр төрх юм шиг тийм нэг юм гой айлгуулдаг тийм. Хүмүүсийг тэгээд цөлчдөг байсан юм уу? Яасан би ч нөгөө цөлөгдөг байсан. Тэр хүмүүсийг ч нэг цөлдөг штэ. Гаднаас янз хүмүүс ирлээ гээл. Жог уянга хайлт байх те тэр. Тийм ер нь жог кино штэ. Зохиол штэ. Тиймээс тэгээд нөгөө үзэгчдийг тэгжил байлдан дагуулахын тулд тиймэрхүү бас зохиол байна штэ. Яг амьдрал дээр бол арай өөр штэ. Өөр. Амьдрал кино ирч өөр штэ. Кино штэ. Харин тийм штэ. Та намайг бити тэгж хараа. Би өөр юмтэй штэ гэдэг.
Гэхдээ бүгд гайхалтай одоо нэр нь юу солигдох гэдэг шүү дээ. Эрос гэдэг имижээр явна гэдэг бол одоо бас гайхалтай л гэж би бодсон. Хүн болгон тэгж дуудныг бол бүр өөрчлөн илүү бас таатай байх хэрэгтэй юм шиг. Тэр чинь хичээгээд бүтээж чадахгүй хүн байна. Бадарлаад ингэж Одоо эсрэгээр нь бямбагч жишээлбэл одоо ингээд айгүй гой асуулт асууж байна. Ихэн ган зах. Хамгийн гол нь удахгүй манай бямбагч бас маш сонирхолтой. Тэр дундаа би даасан тоглолтод явах гэж байгаа гэж би шуум сонссон. Их ойрын сурвалж яасан. Ямар гоё юм. 5 сард тоглох гэж байгаа. Тэгээд манай үндэсний урлагийн их театр маань энэ жил 75 жилийн явуулж байгаа. Тэгээ энэ хүрээндээ дуучин, хөгжимчин, бүжигчин гэдэг нэг уран бүтээлчдийн тайлан тоглолтыг давхар бас хийж байгаа. Тэгээд бүжигчдээс би хийх гэж байгаа. Тэгээд анхны би даасан тийм тоглолт, бүжгийн тоглолт хийж. Маш гоё болно. Майдар бурханыхаа үлмийг бас эрхэмсэг оршихуй гэдэг тоглолтоо тоглосон. Тэгээ бас маш сайхан мэдрэмж авсан. Бурханыхаа үлмид ажиглагдаад хөглөгдөөд одоо урлагийн хүмүүс чинь нэг тийм сэтгэл зүрхээрээ ингээд нэг хөглөгддөг шүү дээ. Бурханыхаа үлмид хөглөгдөөд тэгээ манай тоглолт маань бас маш сайхан болсон. За тэгвэл яг энэ цаг мөчид мэдээж урт цагаан чи өөрөө тэр чигтээ entertainment гоё дуу хууртай байдаг шүү дээ. Манай Баттутгчийн одоо гайхалтай гавьямсаг бүсгүүчүүдийн нэг аялгауг хамтдаа сонсцгоо. Бас урталтан та ямар аялгау тоглохоо хэлвэл? Яочны соол зохиол байгаа. Мандах нар гэсэн зохиол байгаа. Тий. Минь дамрын хөгжим мандах нар гэсэн зохиолыг та бүхэндээ хүргэх гэж байна. Манай хамтлаг бол 18 онд анх үүсгэн байгуулагдсан. Яг сарны чулуу дуу бүжгийн чуулгын анхны одоо бас хөгжимчд тий бид бүрэлдэхүүнүүд. Яг хатад хамтлаг нь бол 18 онд үүсгэн байгуулагдсан байгаа. Тэгээ манай сарны чулуу дуу бүжгийн чуулгын захирал Саран чимэг гэж маш сайхан эмэгтэй байдаг. За дээр манай захирлын одоо хүсэл дээр өөртөө ингээд дан эмэгтэй хөгжимчтэй нийлсэн тийм гоё хамтлаг байгуулъя. Тийм үндэсний цогцолтын хамтлаг байхгүй юм байна. Тийм болохоор яг ингээд дизайн гаргаад хувцсыг ингээд хийгээд ингээд хийсэн байна. Тэгээд тэрний үндсэн дээр хамгийн анхны бөгөөд хамгийн одоо шагнал авсан те одоо Азийн урлагийн их надаас шагнал авсан тэр уралдаанд ороод тэгээд маш амжилттай ороод хамтлаг маань ингээд дэд барыг өртсөн байгаа. Тэгээд бас тэр шагналыг авсан одоо зохиолоо бол энэ удаад бол тоглоог байна. Тэгээ одоо та бүхэндээ Яочингийн гоцол мандах нарыг зориулъя. За ямар гоё. Ямар халуун байна. Бүр 100хан байгаа юм шиг санагдчихлаа. Тийштэй. Энэ чин сукровын хамгийн амттай. Хаанч хизээж идэхэд зугаатай. Нэгийг авах. Дахиад нэг Сукра овен тосон биш. 100хан чарсан хамгийн гоё снэк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Ямар халуун байна. Бүр 100хан байгаа юм шиг санагдчихлаа. Тийштэй. Энэ чин Сукра овен хамгийн амттай. Хаанч хизээж идэхэд зугаатай. Нэгийг авах. Дахиад нэг Сукра овен тосон биш. 100хан чарсан хамгийн гоё снэк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Ямар халуун байна. Бүр 100хан байгаа юм шиг санагдчихлаа. Тийштэй. Энэ чин Сукра овен хамгийн амттай. Хаанч хизээж идэхэд зугаатай. Нэгийг авах. Дахиад нэг Сукра овен тосон биш. 100хан чарсан хамгийн гоё снэк.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Глюкоз бус. Мандах нарыг сонсохоор штэ ингээл нөхрөө хүлээгээл ингээл нэг араас нь санааширсан. Тэгэл одоо унтах нойрондоо хоёулаа л гэж зүдлээд байдаг штэ. Гэхдээ саяныхын сонсоход бол үнэхээр одоо бас нэг тийм өөр олон ангитай юм шиг санагдлаа. Тий. Мандах нарын найруулгыг бол яг зориулж бичүүлсэн байгаа. Яг Мэн дамрын найруулгаар бол яг гоцлол зохиол нь арай өөр байдаг. Тэгээд энийг болохоор нэг нөхрийнхөө тайланд зориулж бас тоглох гэж тэгээд одоо Отхон чулуу ах Анир студийн одоо яг тэр юуг бичдэг, нотыг бичдэг ах байдаг. Отхон чулуу ах маань найруулсан байгаа. За маш их гоё сэтгэл хөдлөлөө. Үнэхээр гоё сэтгэл хөдлөлөө. Тэгээд сэтгэл хөдлөлөө ингээд өөр ирэхгүй ингээд бэлэг өгмөр санагдав.
Ванжа. Ванжаага. Өнөөдрөөс дэг хараад дэлгэрмүш ванжа гэх. Ванжа дэлгэрмөр. За би нэг ванжа брэндийнхаа одоо 8 нэр төрлийн одоо энэ хараа шанцааг. Та нар одоо баярынхаа ширийг ингэж шимээрээ. За энийг бол ямар ч хоолтой ингэж холиод ингэ идэхэд бол тэгээд энэ тухайгаар бас эргээд бас өөрсдийнхөө сэтгэлийг гоё пост хийж хэлээрээ бид нар чинь харна шүү дээ. Яг хуулийн ярьжсэн өө дэлгэрмөр нөгөө ванжа гэж ийдсэн шүү. Баярлалаа гэд. Бүгд за. Баярлалаа. Дүүд ингэ бэлэг өгье. Урцаага сайхан өдрөг шүү. Олон түмэн төрдөг. За үүстэй. Олон хүний сайхан сэтгэлийн дарамтнаас нь гаргаарай. За тогтхоо. Баярлалаа. Бүгдээр ээж аваагаа тэгж гоё баярлуулсан тэр дуу ямар гоё вэ? Мондаг. За бямбад үдэ 5 сард нь болох ч тоглолтод өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө хайртай шүү. Тэр хуруу гаранд хүртэл ямар гоё юм. Чиний нөхөр хуруу гаранд нь болсон баг. Тэгээд тэр шүдэнд нь нүдэнд нь болсон баг. Эрхэм өмгөөлөгчтэй. Олон сайхан одоо хүмүүсийг сэргийлж тийм ээ. Олон сайхан хүмүүст ухаарлал хайрлсан энэ подкастуудаа дандаа хийж байгаараа их үнэхээр гоё шүү. Би их чухал одоо хэрэгцээтэй зүйлээд бол би шууд өөрийн мэдрэлгүй шеэрлсэн байдаг. Тэр чинь ингээд хэдэн мянган дангаж чинь бүр 200 мянган төгрөг ингээд та бодохгүй юм. Гайхалтай тийм. За октябрь. За 11 сарын 7-нд төрсэн октябрь минут би өнөөдөр чамаар маш их бахархсан тэр хүүгээ хайрлсан тэр ихийн сэтгэл гэдэг бол илгэндээ нааж ингэртэй зэвэрч. Би идэж мартагдчихгүй тийм гоё сая дүр зурглыг би ингэ сэтгэлдээ тогтоож авлаа. Октябрьтай ванжа брэндээ бэлтгэлье. За баярлалаа. За эрхэм хөтлөгч. За мондог авьяастай залуу. За баяр. 25 дахь телевизийн одоо нэр нүрийг бас гоё олон түмэнд бас өндөр өргөж таньж урцаага нэг гудамж нэвтрүүлгийг одоо улам гоё өргөн одоо хүрээнд одоо дэлгэрүүлж чадж байгаа чинь ингээд хоёр хөтлөгчтэй бас ингэж баярлалаа. Нийт 25 дахь телевизийн нийт найруулагчд болон телевизийн хамт олондоо та нарын өмнөөс бүгдээрээ баярлалаа гэж хэлээд алгаа нэжиглүүлэн ташаа. Маш их баярлалаа. Бас баярлалаа. 1 2 3 ванжа. 1 2 3 и. Ванжа. Одоо явсан 1 2 3 и. Ванжа. За дэгидээ би бас нэг зөв хүнээ авч нүүр царай болгожээ гэж. Дэгидээ нэг үг хэлье гэж бодлоо. Би сая ойрдоо 2 хоолны газар бологтой болсон. Гой бууцны бас нэг гой Монгол хоолны газар. Энэ ванжатайгаа одоо хамтаа болоогоо хийнэ. Тэгээ. За тэгээ. Дэgiгээ бас өрнөө. Энэ ванжаага. Очоод би бас идэж үзье. За баярлалаа. За маш их баярлалаа. Гоё баярын дугаарыг бас гоё чимэгч тийм ээ аз жаргал бэлгэлээ. Тэгээ өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөгч байна. Тэгээ мэдээж энэ гайхалтай дугаарыг үзэгч та бүхэнд маань хүрэхэд хамтран ажиллагчаа бид одоо алдаршуулах нь нин зүйтэй. Тэгээ нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар монголчуудын маань эрүүл мэндэд хамгийн том тус олдог глюкоз хамтран ажиллаа. Ялангуяа алкогол хэрэглэх гэж байгаа та заавал улааныг нь за спортоор хичээлдэг бол ногооныг нь хэрэг гүйдэг ч юм уу тийм ээ. Одоо бүжиг ялангуяа спортынхны хувьд бүжиглдэг хүн бол яг гоё цэнхрийн нуух юм бол өстой nice байгаа. 150 жилийн түүхтэй алдарт Испаний шингэн талах Сан Мигель. За тэгээд дээрэс нь манай зочид сая самар хэр сайн идсэн. Ялангуяа манай дээгийнх яана тэрийг нь хасаараа одоо яана. Хамгийн гол нь энэ самар хараа манайхаа ерөөсөө тосон биш тусгай зууханд та бүхэнд зориулсан Индонезийн номер 1 самар дотор ингээд дуурайд байгаа. Номер 1 супер аавнес шүү манайхаа. Тэгээ манай энэ удаагийн дугаараар Монголын үзэсгэлэн сарангуй ийм олон сайхан ээжүүд одоо бүсгүүчүүд маань ирсэн. Үнэхээр ширээ маань үнэхээр одоо ямар гоё байлаа. Хаашаа харна олон цэцэг шиг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр өнгөт зургатаа үзсэн сууж байгаа Монголын нийт үзэсгэлэн бүсгүүчүүд, ээжүүд, эмэгтэйчүүд, охтууд та нартаа бүх эрчүүдийнхээ нэрийн өмнөөс Мартин амны баярын мэндийг хүргэе. Та нар минь аз жаргалаар дүүрэн, эрүүлэн, элэг бүтэн, эвтэй найртай, идтэй хөрөнгөтэй ингэ жаргалантай амьдрах болтугай гэж хүсэн ёо. Хүрээ, ерөөл батаршгэ. Зяин хурцааны гудамж нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байгаа эрхлэн хамт иргэд уулзцай баяртай үзэгчтэй. Бүсгүйчүүд урангартай үлчин билээ. Бүсгүйчүүд улсад суутай сайчин билээ.